Сайн байцгаана уу? Уна ТV сувгата тавтай морилцгоно. Өнөөдрийн түүх нь 2019 оны 12 сард нэгэн хятад залуу Шинэ Зеланд руу дөрвөгч байдлаар хамгаалалт хүссэнээр эхэлдэг. Тэр өөрийгөө төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч хятадын хавчлагаас зугтсан хүн учраас Шинэ Зеландад оршин суух хүсэлт өгөөч гэж танилцуулсан. За эхлээд дөрвөх хүсэлт гэж юу вэ гэдгийг товч тайлбарлавал эх оронд нь дайн болж байгаа эсвэл улс төрийн шалтгаанаар баривчлагдах шашин үндэстэн ясныхаа улмаас хавчигдах эрсдэл байгаа учраас өөр улс руу очиж амьдрахыг хүссэн өөрийнхөө нутаг руу буцаж чадахгүй байгаа өөр улсаас хамгаалалт хүсэж байгаа хүмүүсийн гаргадаг хүсэлт юм. Шинэ Зеланд улсын хувьд дөрвөгчдийг амархан хүлээн авдаг орн биш. Иймээс уг хятад эрийг бол маш нэгт шалгаж эхэлсэн. Жинхэнэ дөрвөгчдийн хувьд өнгөрсөн түүх баримт нь тодорхой байх ёстой байдаг. Хизээ хаашаа зүгтсэн, хүнд баригдаж байсан, ямар бүлгэн байгууллагад харьяалагддаг гэх мэт. Харин энэ хүний хувьд бол эсэргээрээ мэдээлэл нь бүдэг байсан. Тухайн үедээ 34 настай энэ нэрийг Лян гэх бөгөөд шалгаж үзтэл тэр Шинэ Зеланд руу 6 сарын өмнө орж ирсэн бүртгэлтэй байсан. Гэвч тухайн үед ашигласан паспортын мэдээлэл нь дөрвөгчийн хүсэлт дээр бичсэн мэдээлэлтэй таарахгүй. Цааш нь ухаад үзэхэд төрсөн он сар өдрөө 3 удаа, төрсөн газраа 2 удаа сольж байсан нь илэрдэг. Төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч гэсэн мөртлөө төвд хэлээр энгийн яриагаар бүр юу ч хэлж чадахгүй, нэг ч үг хэлж чадахгүй байсан. Энэ бүхнийг нэгтгэн Шинэ Зеландын цагаачлал Лян бол энгийн дөрвөгч биш, жинхэнэ иргэншлээ нууж байгаа хүн байна гэж үзээд шалгалтын хүрээг тэлж эхэлсэн. Ингээд түүний орж гарсан бүртгэл оршин суугаа түүх өнгөрсөнд баривчлагдаж байсан, цагдаагаар шийтгэл авч байсан эсхийг нь шалгаж эхэлсэн. Энэ явцад нэгэн баримт гарч ирсэн нь Канадын хуучин бүртгэл түүний нэг бүртгэл илэрсэн. Хамгийн сонин нь энэ нь виз, сургууль, ажил биш, цагдаагийн мөрдөнгийн бичиг дундаа бүр хүний амь хохироосон гэсэн ангилалтай баримт гарч ирсэн. За тэгэхээр Лян гэдэг нь бол яг ямар хүн байсан бэ гэдгийг эхнээс нь яриа. Янг танилцуулахаас өмнө бас нэг хүнийг эхлээд танилцуулах хэрэгтэй. За тэр нь болохоор Zhao Wei. Тэр бол Канад дахь англи хэлний хөтөлбөрт суралцдаг хятад оюутан эмэгтэй. Шин зүйлд дуртай, цаваас хэрэглэн бүсгүй байсан тул эргэн тойронд нь найз нөхөд маш олон байдаг байсан. Эдгээрээс хамгийн дотны найз нь түүний найз залуу Лян байсан. Хоёулаа сурч байхдаа ч амарч зугаалахдаа ч байн хамтдаа явдаг. Бусад хүмүүс харахтаа үлгэр жишээ хосууд гэж ярьдаг байсан. Бүр хамтдаа бизнесийн жижиг ажилч эхлүүлж илүү дотн болсон юм шиг хүмүүст харагддаг байсан. Тэгэхээр Zhao Wei гэдэг нь болохоор Янгийн найз бүсгүй байсан гэсэн. Янгийн хувьд болохоор Zhao Wei-г хэд хянах, байнга түүнийг цагдах, эзэмших гэх мэтчлэн тийм зам чанарыг маш их гаргадаг байсан. Zhao Wei хинтээ уулзсан, хичээл тараад хаашаа явсан, гэртээ хизээ орж ирсэн бүгдийг нь яг бодит цагтайн цуг мэдхийг хүсдэг байсан. Гадаад улсад яг хилэндээ ус цас биш эцэг эхээсээ хол амьдарч байгаа Zhao Wei-д Ляны өгдөг тулгуур, тогтвортой мэдрэмж нь бол маш том утга учиртай байдаг байсан. Хэдийгээр түүнийг дэндүү их хяндаг байсан ч гэсэндээ надад маш түшигтэй, түүнтэй хамт байхад амар тайван байдаг гэж үзээд Лянтай бол үргэлжлүүлэн хамт байхыг сонгодог байсан. Ийхүү тэр хоёрын харилцаа үргэлжилж байхдаа буюу 2002 оны 10 сарын 9-нд Zhao Wei найз нөхдөдөө холбоо тасарчихсан. Тэр өдөр өглөөний хичээлийнхээ дараа найзуудтайгаа хамт өдрийн хоол идэхээр тохирсон ч гэсэндээ Zhao Wei тэр уулзалтан дээр ирээгүй. Тэгээ найзууд нь залгасан ч утсаач гэсэн юусоо авахгүйсэн. Харин 1, 2, 3 хоног өнгөрөх тусам утас нь бүр холбогдохоо болж хичээлдээ ч ирсэнгүй. Ингээд холбоо тасраад 4-р өдөр нь алга болсон тухай мэдээллийг найзууд нь цагдаад өгсөн. Цагдаа мэдээж хамгийн түрүүнд хамт амьдардаг найз залуу Лянтай нэрж уулзсан. Тэгэхэд Лян хэлэхдээ найз охинтойгоо муудалцаад тэгээ тэр гэрээсээ явчихсан. Тэрнээс хойш холбоо байраагүй хаачсныг нь мэдэхгүй гэж хэлдэг. Тэгээ түүний энэ хитрхи тайван санаа зовсон шинжгүй байгаа байдал нь бол нэлээд с ิจ гтэй харагдчихсан. Тэгээд үүгээр зогсохгүй болохоор Zhao Wei-гийн найзуудын мэдүүлэг дээр алга болсных нь маргаашаас эхлээд Лян аль хэдийн эргэн тойрныхоо хүмүүст найз охин маань гэрээсээ яваад зүхтчихсан гэж ярьж эхэлсэн байсан. Тэр үед бол ерөөсөө нөө найз нөхд нь алга болсон гэдгийг яриаг хамгийн анх найз залуу Лян нь найзуудад нь төрүүлсэн байсан. Цагдаа нарт бол энэ бүх зүйл нь нэлээд с ิจ гтэй санагдаж байсан. Гэвч мөрдлөг ахихгүй, баримт ерөөсөө гарч ирэхгүй цаг хугацаа өнгөрсөөр байсан. Ингэж байгаад алга болсноос 10 орчим хоногийн дараа буюу 10 сарын 20-нд сургуулиас машингүй алхаж явхад цаг гаруй зайд орших Stable Lake гэдэг газрын орчимд нэг с ิจ гтэй аяллаа чумдаам олддог. Ойд алхаж явсан хос нэг муухай өнөр үнэртэй дахаар нь
тэр үнэрлүүн дагаад ингээд очиод үтсэн чинь хуучин саарл чумдаан байсан. Тэгээд хальт задлаад харсан чинь дотор нь хүнжил шиг юм харагдсан. Тэгээд тэр хоёр болохоор шууд л с ижигтэй санагдсан учраас цагдаад дуудлага өгж цагдаа нарыг дуудсан байсан. Ингээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар чумдааныг нь онгойлгоход дотор нь залуу эмэгтэйн цогцос байсан. Аль хэдийн ихээхэн муудаж эхэлсэн байсан. За ингээд цогцсон болохоор ДНХ-гээр шинжилгээ хийгээд хэн болохыг нь тогтооход энэ нь 10-аад хоногийн өмнө сургаггүй алга болсон Жавийн цогцос мөн болох нь баталгаажсан. Шалтгаан нь болохоор боомлж амь насаа алдсан гэдг нь бас илэрсэн. Цагдаа нар сүүлчийн харсан хүн болох найз залуу Янг нь бол шууд л сэжигтэн гэж угаасаа үдсэн. Хамт амьдарч байсан охин нь 10 гаруй хоног гэртээ ирэхгүй алга болчиход тахт нь ерөөсөө санаа тавиагүй, хойноос нь хөөцөлдөж цагдаад мэдүүлээгүй. Харин ч найзуудад нь хятад руу явчихсан баха. Муудалсныхаа дараа хятад руу явна гэж ярьж исэн гэсэн яриаг тараасан байсан. Ингээд цагдаа нар бол мэдээж Жавегийн нэрээр онгоцны плед захиалсан хэсгийг шалгаж үзсэн. Тэгэхэд бол ямар ч тийм плед захиалсан юм гарч ирээгүй, мөн пассвортаа ашигласан тийм мэдээлэл ч юусоо олдоогүй байгаа. Тэгэхээр Лям бол худлаа ярьсан нь тодорхой болсон. За тэгээд цагдаа нар бол мэдээж Лянг баривчлах гад түүнийг хайсан. Тэгэхэд Жавэ сургуу баснаас хойш Лян хичээлдээ юусоо очоогүй болох нь тодорхой болсон. Мөн түүнтэй холбоо барьсан хүмүүс ч гэсэн гарч ирээгүй. Лян аль хэдийн Канадаас гараад явчихсан байсан. Цогцос олдсон өдөр буюу 10 сарын 20-нд тэр найзынхаа тусламжтайгаар Канадын хөлийг даваад бүх зүйлээ урьдчилан тооцоолсон байдалтай мөрөө цэвэрлээд шинэ пассворт аваад тэгээд Канадаас гараа явчихсан байсан. Тэгээ хаашаа явсан бэ гэм бол их орон болох Хятад руугаа явсан байсан. Ингээд Канадын цагдаа нар бол Интерполд хамтын ажиллагаа хүссэн. Гэвч тухайн үед Канад Хятад хоёрын хооронд бол гэмт хэрэгтнийг шилжүүлэх тийм гэрээ хийдэггүй байсан. Өөрөөр хэлэх юм бол Лян Хятадын хэлээр орсон мөчөд Канадын тал түүнийг албатан баривчлах боломжгүй болсон гэсэн үг. Канад олон удаа Хятадаас тусламж хүссэн ч гэсэндээ энэ бол Хятадын эргээд тэгэхээр Хятадын хуулиар шийдвэрлэнэ гэсэн хариуг энэ тал Канад руу өгсөн. Гэвч 2002 оны 11 сарын 30-нд цогцос олдсноос сарын дараа Лянгийн өрөөнд нь хамт амьдардаг байсан roommate буюу түүний үеэл Жанхао гэдэг залуу Канадын цагдаад мэдүүлэг өгдөг. Тэр хэлэхдээ 10 сарын 9-ний шөнө Лян түүн рүү уцтаж би найз охиноо алчглаа чи надад туслах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээ эхэндээ болохоор мэдээж худлаа ярьж байна гэж бодсон ч гэсэндээ түүний гэрлүү бол очихоор шийдээд очисон. Тэгэхэд тэнд үнэхээр Жавийн цогцос байсан гэж хэлж байгаа. Жави аль хэдийн хоолоогоо боолгуулж амнасаа алдсан байсан. Сандарч балмагт занд Лян чи одоо энд ирсэн юм чинь хамсаатан болсон гэсэн үгээ. Тэгэхээр чи угаасаа надад туслахгүй бол өөрөө ч гэсэн энэ хэргийн гин буруутан болно гэж түүнийг сүрдүүлэнгээ гуйсан байгаа. Ингээд Жан цогцос нуух ажилд нь хамт тусалж оролцсон. Жанвэгийн хувцсыг тайлж цогцыг аялын чамдамд хийж нуурын ойд хаясан. Үүний дараа Лян найз охин маань алга болчихлоо гэж жүжиглэж эхэлсэн гэдгийг тэр цагдаагийн газарт ирээд бүгдийг нь ярьсан байгаа. За хэдийгээр ингээд гэрчлэл бүх зүйлийг ярьсан ч гэсэндээ нөгөө Лянжин Хятадд очихсан учраас түүнийг авчрах ямарч боломжгүй байсан. Ингээд хэрэг гарснаас 1 жил 6 сарын дараа буюу 2004 оны 6 сард Канадын цагдаагийн газар болохоор Лянгийн хэргийг яг өөрөөр нь хүлээлгий гэж бодоод цагдаа нар хуурамч дүрд хувраад тэгээ түүнтэй ярилцахаар шийдсэн байгаа. Тэгэд энэ нь юу байсан бэ гэх юм бол цагдаа нар нотлохоо болохын тулд нууц ажиллагаа явуулаад өөрсдийгөө гэмт бүлэглэлийн гишүүд гэж Лянд танилцуулаад Лянтай танилцсан. Тэгээ чи манай бүлэглэлд орохыг хүсэж байгаа бол бүх үнэнээ ингээ бидэрт ярих ёстой. Тэгэх юм бол чи манай бүлэглэлд эсэж чадна гэд ярьсан. Тэгээ энэ үед болохоор Жан тэднэрт бүх үнэнээ яриад найз охиныхоо амнасыг хөнөөжсэн талаараач гэсэн ярьсан байгаа. Мэдээж бүлэглэлд эсэхийн тулд өөрийгөө бас зоригтой гэдгийг харуулахын тулд энэ бүхнээ ярьсан гэж байгаа. За тэгээ энэ баримтыг нь цагдаа нар баримт нотлохоо болгоод тэгээд Лянг бол баримтчилж чадсан. Ингээд түүний шүүх хурал болсон. Тэгтэл энд бол санаанд оромгүй шийдвэр гарсан. Тэрний байсан бэ хэм бол өмгөөлөгчд ингэж улаан цай хүнийг хуурам мэхлэж мэдүүлэг авч болохгүй. Тэгэхээр энэ бол хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд тэгээд Жангийн мэдүүлгийг бол нотлох баримтгүй гэж үзээд тэгээд түүнийг гин буруугүй гэж тооцчихсан байна. За тэгээд ингээд бол хэрэг бараг мартагдах төхөж буюу 2007 он болсон. Тэгээд энэ нь бол хэрэг гарснаас 5 жилийн дараа гэсэн үг. За энэ үеэс эхлээд яг Хятадын цагдаа нар бол энэ хэрэгт анхаарлаа хандуулж эхэлсэн. Тухайн үед Лян нэрээ солиод хүнтэй гэрлээд бүр 2 хүүхдийн аав болчихсон. Яг жирийн хүн шиг нам гүм амьдарч байсан.
Тэгээд Хятадын цагдаа нар бол түүнийг судлаж мөшгөж хэлсний эцэст Бээжингийн цагдаа нар бол түүнийг байравчилсан. Ингээ 2011 оны 9 сард Лян Хятадын шүүхийн танхимд анх удаа хүн амны хэрэгээр шүүгдсэн. Тэгээд тэр болохоор шүүх хурал дээр бүх гин буруугаа өгөөсгөж үеэлж анхаа худлаа мэдүүлэг өгсөн. Жанвэй тухайн өдөр бол гэрээсээ явлаа гэд явсан. Өөр ерөөсөө би түүнийг тэрнээс хойш хараагүй мэдхгүй гэж хэлж эхэлсэн. Лян тухайн үеийн шилдэг өмгөөлөгчдийг аваад Канадад үүссэн нотлохоо баримтуудыг бол ер нь бүгдийг нь худлаа гэж өмгөөлөгч нар нь эргүүлж чадчихсан тийм үе байсан. Гэвч шүүх бол эцэст нь түүний талд ороогүй. Насаар нь хорхиал мөн хохирогчийн ар гэрт 1.3 сая йон хөлөх шийдвэрийг гаргасан байна. Тэгээд тухайн үед бол эцэст нь шудраг ёс яллаа гэж Жавигийн гэр бүлийнхэн бол маш их баяртай нулимс унгааж тэрвэрлдэжсэн. Гэвч тэдний баяр удаан үргэлжилж чадаагүй. Лянгийн гэр бүлийнхэн давж заалтсан. Тэгээд тэр оны 12 сард босон давж заалдах шатанд Лян гинтл өөрийгөө гин буруугүй гэж ярьж исэн тэр байр сууриа өөрчлөөд хэрэг хийсэн гэдгээ ол хүлээж эхэлсэн. Гэхдээ найз охиныхоо амь насыг хүнөөсөн шалтгаанаа тайлбарлахдаа болохоор бит хоёр маш их маргалцсан. Тэгээ маргалдаж муудалцаад хоорондоо бүр ингээд зодтолж жагаад тэгээ санамсаргүй байдлаар би найз охиныхоо амь насыг хүнөөсөн гэж мэдүүлж эхэлсэн маа. Тэгтэл яг Хятадын шүүхээс Лянгийн санаандгүй гэсэн тайлбарных нь талд ороод 2014 оны 6 сард анхан шатны шүүхээр болгоомжгүйгээр хүний амнаас хохироосон болж өөрчлөгдсөн. Ингээд ял нь 7 жил болж бүр маш бага ял болж багассан. Тэр үед Лян мөрдөнгөөс эхлээд давж заалдах хүртэл 5 орчим жил хоригдчихсан байсан учраас ер нь бол дахиад 2 жил суугаад л судлагдах боломжтой болсон гэсэн үг. Ингээд 2016 онд судлагдсан. Тэгээ түүнийг энэ 7 жилийн ял авахт нь бол түүний өмгөөлөгч нар бүр маш сайн ажилласан. Тэгээд Лянгийн хувьд бол нэлээд мөнгөтэй болчихсон байсан учраас хамгийн үнэтэй өмгөөлөгч нэрийг авч ялаа бүр юм 7 жил болгуулж чадсан байна. За тэгээд 2016 онд судлагдсныхаа дараа Европоор аялж 2019 онд Шинэ Зеландд байр худалдаж авч шинэ амьдралаа эхлүүлэхээр шийдэж бэлдэж эхэлсэн. Тэгээд өөрийгөө төвдийн тусгаар тогтнолын тэмцэгч Хятадын хавчлаганд өртсөн гэж Шинэ Зеландын засгийн газраас дөрвөгчийн статустай болохыг хүссэн байсан. Тэгээ яг энэ үеэр олвол түүний бүх зүйлсүүд нь илчлэгдэж хүн амны хэрэгт холбогдож исэн гэдэг нь хүртэл ингээд ил болж гарч ирсэн. Тэгээ тийм учраас Шинэ Зеландын засгийн газраас бол түүний цаачлах эрхийг нь бол хүлээж аваагүй татгалцсан хариуг өгсөн. За тэгээ одоогийн байдлаар Лянгийн хувьд болохоор Шинэ Зеландд тусад амьдрах гад дахин яг оршин суух тэр хүсэлтийг бол өгсөөр л байгаа юм билээ. Тэгээ өөрийгөө төвдөөс ирсэн ингээд дөрвөгч гэд өөрийгөө нотлох гээд бүр ингээд хичээсээр л байгаа юм билээ. Яг ямар учиртай болоод заавал Шинэ Зеландд амьдрах гээд байгаа нь бол тодорхойгүй. Тэгээ харин Жавигийн гэр бүлийнхэн болохоор яг анхан шатны шүүх хурал дээр нөхөн төлбөр авахаар хариу гарсан боловч тэр нөхөн төлбөрөөсөө бол бүр нэг төгрөгч түүнээс авч чадаагүй. Тэгээд үгээр зогсохгүй бүр охиных нь 8 насыг хөнөөсөн гэмт хэрэгтэн 7 жилийн ял аваад тэгээд шоронгоос ингээд суллагдчихсан. Тэгээ одоо Шинэ Зеландд амьдрах гад ингээд хөөцөлдөөд явж байгаа. Тэгээд энэ байдлыг нь мэдээж хараад бол тэдэрт маш хэцүү байгаа. Байнга түүнийг ингээд яллаж өгөөч гэж Хятадын шүүхэд бол ингээд өрөөдөл гаргасаар л байгаа юм бэлээ. Гэхдээ одоо болвол түүнийг дахиж түүний хэргийг авч хилэлцэж шүүх боломжгүй гэд Хятадын талаас бол үзэж байгаа. Ягаад гэх юм бол аль хэдийн хэргийн шийдэгдээд ялаа аваад гарчихсан учраас гэж үзэж байгаа юм бэлээ. Өнөөдөр би та бүхэн Хятад улсад гарсан нэгэн хэргийг ярих гад бэлтлээ. 2022 оны 3 сарын 22-ны өглөөний 3 цагт 20-од насны Фэй гэх эмэгтэй найз залуутаагаа унтаж байхдаа гинэт нэгэн эвгүй үнэрт сэрдэг. Тэдний амьдардаг орон сууц нь хуучирсан тул заримдаа бохирын суугнаас муухай үнэр гардаг байсан. Найз залуу нь уурлан босоод нойлд хид хідэн удаа ус татсан ч гэсэн бөглөрсөн бололтой доошоо урсан ч алга болохгүй байсан. Үнэр уламд ордож дээрээс нь хог шавхруу хүртэл орж ирсэн. Хин нэг нь хоолны үлдэгдлээ нойл руугаа хайсан юм шиг санагдахад анзаарч харуул чансан махны өөдснүүд харагдсан. Фэй уур бухимдлаа дарж цэвэрлэж байх зуур нэг л чихүүдсэн төрсөн. Яагаад гэвэл тэр махны өөдснүүдийн заримд нь үс шиг зүйлс наалтсан байгаа нь харагдсан. Эн чинь юу лээ гэж сандран хоолны хог хаягдл гэхэд өөдснүүдийнх нь хэмжээ дэндүү жижигхэн байсан. Энэ ер нь нэг л сэжигтэй байна гэж бодсон Фэй болон түүний найз залуу цагдаагийн газар руу шууд дуудлага өгцгөөдөг. Тэгвэл цагдаа нар ирэн тэр шавхруунууд нь хүний биений эд эрхтэн байх магадлалтай гэж сэжиглэн бохирын шугамын мэрэгжилтнүүд ирж албан ёсны шалгалт хийж эхэлдэг.
насосыг ажилуулан үзтэл махны өөдөс тасралтгүй дээшээгээ цутгаж гарч ирсэн. Тэр үед шүүж гаргасан өөдөс нь нийт 2360 ширхэг болсон. Мөрдөн шалгалт эхлэхийн өмнө цагдаа нар эхлээд нарийн шинжилгээ хийлгэхээр шинжилгээнд өгч явуулсан. Үүнтэй зэрэгцээд өөр нэг цагдаагийн хэсэгт нэгэн дуудлага бас нэгэн хүнээс ирдэг. 40-од насны эмэгтэй нөхөр нь сургаггүй алга болсныг мэдэгдэж тусламж хүсдэг. Нөхөр нь 50 гаруй насны Лоу Юужан эмнэлгийн ерөнхий мэдслийн эмч хийдэг хүн байсан. 2 хоногийн өмнө буюу 3 сарын 20-нд эхнэр нь нөхрөө ажлаад хараад ирэхийг нь гэртээ хүлээсэн. Гэвч ажлын цаг нь хэдийн өнгөрсөн ч гэсэндээ нөхөр нь гэртээ ирэхгүй байсан. Тэд нөхрлүүгээ залгахад нөхөр нь уцаа авахгүй байсан учраас цагдаад яг мэдэгдэх гээд байжсэн чинь түүнд мессеж ирсэн. Тэгээ мессежн дээр болохоор нөхөр нь би өөр мужи руу яаралтай хагалгаанд дуудагцсан 2 өдөр гэртээ харихгүй байхаа гэж бичсэн байсан. Гэвч эхнэр нь бол энэ мессежийг уншаад нэлээд сэжгэлсэн. Учир нь нөхөр нь ийм хүн биш 20 гаруй жил хамт амьдарсан мөн эмч хийсэн хэрнээ томилолтын хагалгаад ерөөсөө явж байгаасаа удаа байхгүй мөн яаралтай хагалгаанаас ч дургуутдаг зайлс хийдэг тийм хүн байсан. Эцэст нь эхнэр нь эмнэлэг рүү уцтаж шалгахад эмнэлэг дээр тийм төлөвлөгөө огт байхгүй тогтоогдсон. Үүнээс гадна тэр өдөр нөхөр нь ажилдаа ирээгүй гэдгийг эмнэлгийнх нь мөн эхнэрт нь хэлсэн. Ингээд эхнэр нь аюултай зүйл болсон байж магадгүй юм байна гэж үзээд цагдаад нөхрийгөө сургаггүй алга болсон гэж дуудлага өгсөн байсан. Нөхрийнх нь ажилдаг эмнэлэг нь бохрын асуудал гарсан тэр орон сууцнаас дөнгөж 100 метрийн зайд маш ойрхон байрладаг байсан. Хоёр хэрэг хоёулаа цагдаагийн газарт ирмэгц тэд хоорондоо холбоотой юм болов уу гэсэн сэжиг төрөөд шалгаж үзээд байж байтал бохир уснаас гарсан өөдөс болоод сургаггүй болсон Лоу Юужаны ДНХ-ийн шалгалтын явцад бол яг 100% таарсан байгаа. Тэгэхээр хохирогч нь бол Лоу Юужан болж таарсан. Ингээд яаралтай мөрдөн шалгалт эхэлж цагдаа нар CCTV-гээр Лоу Юужаны сүүлчийн мөрийг мөшгөж эхэлсэн. 3 сарын 20-ны оройны 10 цагт тэр асуудал болсон орон сууц руу Лоу Юужин орж яваан тогтоогдсон. Тэр нь тэнд амьдардаг 25 настай Лоу Пимпиний байранд орсон гэдэг нь мөн тогтоогдсон. Тэр бүсгүйгийн хувьд болохоор мөн тэр эмнэлгийн сувилагчаар ажилладаг эмэгтэй байсан. Лоу Юужаныг орой тэр байр руу орсны маргааш өглөөний 8 цагт Лоу Пимпин буюу нөгөө сувилагч бүсгүй ганцаараа байрнаас гараад ажил руугаа явж байгаа нь камерт тод бичигдсэн байсан. Харин үүнээс хойш Лоу Юужин тэр байрнаас гарсан бичлэг ерөөсөө олдоогүй. Нэмж шалгахад Лоу Юужины данслаас Лоу Пимпиний данс руу 98,000 вон яг тухайн үед шилжсэн гэдэг нь мөн илэрсэн. Ингээд сүүлчийн мөр хохирогчтой холбоотой сэжигтэй шилжүүлэг 3 зүйл яг таарч байсан учраас 3 сарын 23-нд цагдаа нар Лоу Пимпинид очиж аллагын сэжигтнэр баривчлаад байрыг нь нэгжиж эхэлсэн. Гэрт нь ороход шууд л цайруулагчийн хурц үнэр үнэртэж исэн. Үгээр зогсохгүй ширээн дээр Лоу Юужины гар утас машины түлхүүр нь ил 50-тай байж исэн. Цааш нь шалгахад сав суулганд чансан хүний мах илэрсэн, мөн орны доороос ууттай зүйл илэрсэн. Тэгээд тэрийг нээгээд үзтэл хүний яс болох нь илэрсэн. Ингээд байдлыг бол товч дүгнэхэд хохирогчийг хөнөөгөөд яс махыг нь салгаж махыг нь жижиглээд чанаж жижиг болгосон хэсгээ нойлын бохирлуу урсгасан. Ясыг нь орныхоо доор нууж байсан гэдэг нь ил болсон. Шалгалтын туршид бол Лоу Пимпин ерөөсөө ам нээхгүй байсан. Цагдаа нар хүчээр тулгаж түүнийг ятгаж янз бүрээр үдсэн боловч Лоу Пимпин ерөөсөө дуурахгүйсэн. Лоу Пимпиний аж амьдрал бол нэлээд ядуу зүдүү хөдөөний айлаас гаралтай, доороо 2 дүүтэй, эцэг нь 3 хүүхдээ тэжээх гэж тасралтгүй ажилдагч, амьдрал нь үргэлж давчуу, ээж нь хүнд өвчтөй учраас эмчилгээний зардалд мөнгө маш их ордог. Тийм айлд байсан. Лоу Пимпин гэр орны бүх ажлыг нуруундаа үрч дүүнараа халамжилж зав зай гаруул гэр орны ажиллаач гэсэн хийдэг байсан. Тэгсэн хэрнээ сурлагадаа маш сайн, дунд сургуульдаа дандаа дээгүүрт жагсдаг, шагнал урамшуулч гэсэн маш их авдаг тийм сурагч байсан. Түүний мөрөөдөл бол багасаа л сайн сургуульд орж гэр бүлдээ туслахыг мөрөөддөг байсан. Гэвч бодит байдал бол амаргүй байсан. Тэдний гэр бүл хит ядуу учраас ахлах сургуульд түүнийг үргэлжлүүлэн сургаж чадаагүй. Хятадд болохоор ахлах ангид заавал биш санхүүгийн шалтгаанаар бас сургуулиасаа гарах боломжтой байдаг. Аргагүй ирэхэд улсын дэмжлэгтэйгээр мэрэгжлийн сургуульд суралцаж эхэлсэн. Тэгээ мэрэгжлийн сургуульдаа 3 жил
Эрүүл мэндийн чиглэлээр суралцаад сувилагчийн үнэмлэх аван эмнэлэгт ажилд орсон нь нөгөө эмчийн ажилтдаг байсан эмнэлэг байсан. Гэвч сувилагчийн амьдрал амаргүй 3 жил тасралтгүй бүх тасагт ээлжлэн ажилласан ч гэсэн шөнө өдөр орой байнга ээлжээ солигдсон тогтмол цаг гэж байхгүй ажлын ачаалал маш их хэрнээ цалин нь нас нэлээд бага байсан. Гэр нь ядуу тул цалингийнхаа ихэнхийг нь гэр бүл рүүгээ явуулаад өөрт нь багахан л мөнгө үлддэг байсан. Тэгээ түүний хувьд болохоор стресс өдөр ирэх тусам нэмэгдэж ажлынхантайгаа хаяа оройн хоолнд ордог ч гэсэн low pimp-ийн мөнгөгүйгээсээ ихэнхдээ ол явж чаддаггүй байсан. За тэгээ түүний хувьд болохоор ганцаардал, стресс бухимдал нь маш их байх. Яг энэ үед болохоор түүнд туслах нэг хүн гарч ирсэн нь Лёв Янжин буюу хохирогч байсан. Түүний хувьд 2019 оны 11 сараас 2020 оны 3 сар хүртэл 4 сарын хооронд түүнд Монгол мөнгөөр бараг 100 сая төгрөгтэй тэнцвүүц мөнгийг зээлсэн байсан. Энэ хүртэл цагдаа нар бол энэ бүх байдлыг нь олж мэдээ Low Pimp-д Лёв Янжин чиний амьдралын аврагч юм шүү. Чамд маш их хэмжээний мөнгө зээлдэг байсан юм байна штэ. Ийм хүнийг чи яагаад хэрцгийгээр хүнээсэн юм бэ? Бидэнд мэдхгүй ямар нэгэн шалтгаан байна уу гэж асуусан. Тэгсэн чинь юу ч ярихгүй дуугаа сууж исэн Low Pimp-ийн аврагч гэдэг үгийг нь сонсоод гинтл маш их уурлаж царай нь хувиран та нар юу ч мэдэхгүй би тэр новшийг удаан хугацаанд алахыг хүсэж ирсэн гэд уурлаад хамаг ямаа ярьж эхэлсэн. За тэгээ тэр ярахтаа сувилагчаар 2 дахь жилдээ ажиллаж байсан 2019 оны 6 сард тэр хамт ажилладаг сувилагч Йентэйгээ нэлээд дотн найзууд болж эхэлсэн. Йен өөртөө яг адилхан цалин авдаг хэрнээсээ мөнгийг ус шиг л зарцуулдаг бүсгүй байсан. Найз залуутаагаа үнэтэй ресторануудаар байнга явж зочид буудалд болцож цалингаар авч дийлшгүй тийм брендийн цүнхнүүд хит хитийг худалдаж аваад маш чинэлэг харагддаг байсан. Тэгээ үүнийг нь харсан Low Pimp-ийн түүнээс мөнгө хаанаас олдог юм бэ гэд нилээ их асуусны эцэст нөгөө найз нь түүнд онлайн мөрөөдөө тоглоом болох Lucky Airship гэдэг тоглоомыг тоглодог гэдгээ хэлдэг. Тэгээ үүнийг нь сонссон Low Pimp-ийн болохоор тоглоомноос мөнгө олж болдог юм бах та гэсэн сониуч зангаар тэр тоглоомыг тоглож үзэхээр шийддэг. Тэгээ эхний үедээ бол маш их мөнгө хоцсон. Тэгээ энэ хоцсон мөнгө нь бүр түүний сарын цалингаас ч их мөнгө байсан. Тэр өдрөөс хойш бол Low Pimp-ийн зав зайл гарах юм бол нөгөө тоглоомоо тоглодог болж бараг өдрийн турш нүдэнд нь мөрөөдөө тоглоом л бодогддог болж эхэлсэн. Тэгээ эхэндээ бол мэдээж маш их мөнгө хоцсон боловч дараагийн удаанаас бол мөнгө хожиж чадахгүй байнга алдаж эхэлсэн. Тэгээ түүний алдж байгаа мөнгөний хэмжээ бол бүр улам өсөж эхлэн тэр бүр нэг дор хэдэн саяар нь тавьдаг болж эхэлсэн. Тэгээ мөрөөдөө тоглоомныхоо мөнгийг олохын тулд хоол унд жидгээ болж бүх мөнгөөрөө мөрийг тавин нэг л удаа том хожчих юм бол энэ бүх зүйл дуусна, миний амьдрал сайхан болно гэж өөрийгөө тайтгаруулан мөнгө олохын тулд гэртээ байсан цахилгаан хэрэгсэл, хувцас сунар, хуучин бараа гэд бараг бүхэл зүйлээ сайтууд руу зарж эхэлсэн. Бүр банкнаас зээл авч зээлнийх нь хэмжээ нь хэтэрсэн учраас банкнаас зээл авах боломжгүй болж хувь хүмүүсээс хүртэл зээл авч эхэлсэн. Ингэж байгаад нэг удаа онлайнаар тоглож байгаа 70 сая төгрөг орчим монгол мөнгөөр алдсан. Тэгээ энэ мөнгийг алдсныхаа дараа тэр үнэхээр чочирдолд орж одоо үнэхээр болио дахиж мөрөөдөө тоглоом тоглохгүй гэж шийдээд өөрийнхөө нөгөө тоглоом тоглодог ухаалаг утсаа товчлууртай утсаар солиод ажилдаа төвлөрөхөөр шийдсэн боловч буцаад л нөгөө тоглоомоо бодож эхэлсэн. Ингээд дахиад мөнгө олохын тулд ойр тойрныхноосоо янз бүрийн шалтгаан хилэн мөнгө зээлдэг болсон. Шалгалтын хураамж хэрэгтэй байна. Ээжийн эмчилгээний зардал хүрдэггүй. Бүр сүлдээ би гэрлэх гэсэн чинь гэрлэлтэнд маань мөнгө хэрэгтэй байна гэж хүртэл худлаа ярьж хүмүүсээс мөнгө зээлсэн байсан. Тэг мэдээж бол энэ мөнгүүдээ бол эргүүлж өрөөсөө авч чадаагүй, хормын дотор л бүр их хоосорч маш их хэмжээний өрөнд орсон. 2019 оны 11 сард хамгийн хэцүү байдалд орсон байх үедээ Low Янжинд хандсан. Low Янжиний хувьд ерөнхий мэс заслын ахлах хэмж цалин өндөр багаж хэрэгсэл эм бэлтгэмлийн лоббигоор чамлахааргүй мөнгө олдог тийм хүн байсан. Тэгээ яагаад заавал түүнд хандсан бэ гэх юм бол Low Янжин нь эмэгтэйчүүдэд маш дуртай, нэлээд явдалтай гэдгээрээ эмнэлэг дээр алдартай тийм эмчээсэн. Залуу эмэгтэйчүүдтэй унтахын тулд маш их хэмжээний мөнгө төгрөг өгдөг гэсэн тийм цуу яриа эмнэлэг дээр нь тарчсан байсан. Тиймээс Low Pimp-ийн өөрийнхөө биеийг барьцаалан түүнээс мөнгө гуйсан. Ингээд Low Янжин 25 сая төгрөг орчим анхандаа зээлүүлээд оронд нь 7 хоногт 3 удаа түүнтэй унтахыг шаардсан.
Тэгээ мэдээж Лоу Пемпений хувьд бол өөрөөсөө маш их ах эмнэлгийнхаа мэдслийн дарга тэр хүнтэй унтахыг хүсэхгүй өөрийг нь маш их доромжилж байгаа юм шиг мэдрэмж төрсөн ч гэсэндээ хитгэн цаг тэсчил юм бол энэ мөнгө минийх болох юм байна гэж бодоод тэг түүнд зөвшөөрсөн. За ингээд үүнээс хойш болвол Лоу Пемпен түүнээс маш их хэмжээний мөнгийг авч эхэлсэн. Тэгээ авсан мөнгөөрөө аялалд явсан, шопинг хийж, мөрөөдөө тогломооч гэсэн үргэлжлүүлж тоглосоор л байсан. Тэгээл мөнгөнд дуусангууд Лоу Энжинд хандаад ингэж 13 удаа түүнээс 100 сая гаруй Монгол мөнгөөр хэмжээний мөнгийг авсан. Цаашдаа Лоу Энжин түүнд байр авч өгөөд нууц уулзалтаа тэр байранд хийдэг байсан. Тэгээ яг энэ байр нь болохоор сүүлд нөгөө аллах болсон тэр байр байгаа. За тэгээ энэ эмч совлогч хоёрын харилцаа бол 3 сар үргэлжилсэн ч гэсэндээ Лоу Энжин эмчийн хувьд бол түүнээс маш хэтэрсэн тийм шаардлагуудыг улам илүү тавьж эхэлсэн. Нэг өдөр бүр чи ингэж ирмсэн болцгоо тэгээд би чамтай унтмаар байна гэсэн шаардлагыг тавьсан байгаа. Тэгээ энэ нь юу гэсэн үг гэх юм бол түүнээс хүүхэдтэй болохыг хүссэндээ биш. Яг гэх юм бол Лоу Энжин эмчийн хувьд бол тогтсон амьдралтай, их нэртэй ахлах ангид сурдаг охинтой байсан. Зүгээр л яг өөрийнхөө гаж хүслийг биелүүлэхийн тулд энэ хүслийг Лоу Пемпен тавьсан байсан. Тэгээ энэ хүслийг нь сонсоод Лоу Пемпений уур нь бол бүр маш их хурж энэ явдлаас болоод тэр хоёрын харилцаанд хөндөрөөд бараг сар гаруй хугацаанд тэр хоёр бол бүр байнгын хэрвэлтэй байсан. Тэгтэл Лоу Энжин болохоор чи ингээд надтай үргэлжлүүлээд уулзахгүй бол би хамаг үннийг чинь нэмлэгт хэлээд чамайг ажилгүй болгоноо. Мөн цаашдаа би чамд дахиж мөнгө зээлэхгүй гэж түүнийг сүрдүүлж эхэлсэн байгаа. Лоу Пемпений хувьд бол түүнтэй хэдийгээр муудалжсэн ч гэсэндээ уулзаар л байсан. За тэгээ хэрэг гарсан өдөр буюу 2020 оны 3 сарын 20-ны оройны 10 цагт Лоу Энжин өөрийнхөө авч өгсөн байр буюу нөгөө Лоу Пемпентэй уулзахаар тэдний байранд ирэн түүнийг хүсээгүй байхад нь хүчирхийлэл үйлдсэн. Тэгээ түүнд энэ бол чиний сүүлчийн боломж чи үргэлжлүүлээ надтай уулзах хэсгээ, эсэргүүцэх хэсгээ сайн бодоорой гэж сүрдүүлчихэд тэгээ тэдний гэрт бол унтаад өгсөн байна. Уур нь хүрсэн Лоу Пемпен тайвшрах гэж гар утсаараа дахин мөрөөдө тоглоом тоглож эхэлсэн. Гэвч цаг хүрэхгүй хугацаанд Монгол мөнгөөр бараг 25 сая төгрөг орчим төгрөг алдчихсан. Тэгээ тэр мөчөд бол бүр үнэхээр аимшигтай хоосрол өөрийгөө жигших мэдрэмж төрсөн гэж байгаа. 25 наснда мөрийн далтсан мөнгнүүдээ яг тухайн үед ингээд тооцоод үзсэн чинь бараг Монгол мөнгөөр 800 сая төгрөг хоолт авч исэн. Хувийн зээл, банкны зээл, хүмүүсээс авсан зээл гэд бүх зээлийг нийлүүлэхэд бол бүр үнэхээр аимшигтай тоо гарч ирсэн. Лоу Пемпен бол бодож эхэлсэн би баг багасаа л маш сайн сурдаг зохион байгуулалттай гэр бүлийнхээ бахархал нь болсон охин байсан. Яагаад ийм зам руу орчих вэ гэд өөрийгөө бодож эхэлсэн. Тэгээ бүр арга мухардаад би ийм хөвшин үнтэй хүртэл ингээ уулзаад байж ах гэжтэй гэж гинт тухайн үед бодол орж ирээд хажуудаа унтаж байгаа Лоу Энжинийг хараад төвчхийн аргагүй маш их уур хилэнг мэдрэн миний амьдралыг баллсан хүн бол ер нь энэ хүн л юм байна гэсэн бодол түнд төрж эхэлсэн гэж байгаа. Ингээд шөнийн нэг цагт Лоу Пемпен хажуудаа байсан зөөврийн компьютерийн цэнэглэгчний утсыг аваад түүний хүзүүг ороож хоолойг нь боож эхэлсэн. Гинт унтаж агаад дайралтанд өртсөн Лоу Энжиний хувьд бол түүнтэй тэмцэлсэн ч гэсэндээ Лоу Пемпенийг дийлж чадалгүй амь насаа алдсан. Түүнийг амь насаа алдсныг шалгасныхаа дараа Лоу Пемпен түүний данснаас 40 сая орчим төгрөгийг өөрийнхөө данс руу шилжүүлсэн. Гэтэл тэр мөнгө нь бол дансанд нь оромгцоо нөгөө өрийн хугацаа хэтэрсэн төлбөрт шууд автоматар данснаас нь ингээд шилжигдээд явчихсан. Тэгээ түүний дансанд мөнгө үлдээгүй гэсэн үг. Яагаад гэвэл маш их өртөө байсан учраас үүнийг хараад уур нь дахин маш их хурж нас орчихсан Лоу Энжиний нүүрлүү хид хид цохиж бухимдлаа түүнд гаргасан гэж байгаа. Дараа нь түүний нэрээр кредит зээл авах гэсэн боловч утасны камер нь түүний нүрийг танихгүй байсан учраас зээл авч чадаагүй. За тэгээ үүнийхээ дараа болохоор өглөө болохыг хүлээгээд өглөө болмогц ажилдаа юу ч болоогүй юм шиг явсан. Тэгээ өдрийн турш ажил дээрээ байж ах явцдаа гэртээ очиод түүний цогцыг хэрхэн үгүй хийх вэ гэдэг талаараа бол бодож эхэлсэн. Ингээд оройны 7 цагт гэртээ ирээд эхлээд цогцсноос мах ясыг хоёрыг нь салгаад бүгдийг нь жижиглэнч хэрчээд гэрийнхээ бүх сав суулгыг гаргаж ирээд чанаж эхэлсэн байна. Дараа нь махны өөдснүүдийг 0 угаалт үүр гэд урсгаж болох бүхэл газрууд руу хийж урсгаад яснуудыг нь өөрийнхөө орны доор нуусан байсан. За тэгээ түүний урсгасан махнууд нь бол маш их байсан учраас бохирын шугамаар мэдээж урсгах боломжгүй учраас доод давхрынх нь айлын 0 бүглэрсэн. Тэгээ үүнээс болж яг түүний энэ хийсэн маш аимшигтай зэрлэг гэмт хэрэг нь илэрсэн байна.
За ингээд мэдээж Лу Пимпиний шүүх хурал болсон 2020 оны 10 сард анхан шатны шүүх бол Лу Пимпинд цаазаар авах ялгаан болсон. Мөн хохирогчоос хууль бусаар шилжүүлсэн төгрөгнүүдийг ар гэрт нь төлүүлэх шийдвэрийг мөн гаргасан. Лу Пимпиний хувьд шууд давж заалтсан, алсан гэдгээ хүлээж байгаа ч гэсэндээ түүнээс би мөнгө авсаныхаа хэмжээгээр түүнд би өөрийгөө зориулсан гэж хэлж эхэлсэн. Тэгээд үгээр зогсохгүй яг тэр Лу Энжинтэй уулзнаас хойш тэр хувийн амьдралыг нь хит хянаж түүнийг бол байнга сэтгэл санааны дарамтанд амьдруулж исэн гэж хүртэл өөрийгөө өмөрч эхэлсэн. Гэвч давж залтах шүүх бол мэдээж Лу Пимпиний талд ороогүй. Ингээд түүний цаазаар авах ял нь бол хэвээр үлдсэн. Ингээд 2023 оны 2 сард түүний ялыг гүйцэтгэж цаазын ялыг нь хэрэгжүүлж түүнийг цаазаар авч амь насыг нь хөнөөсөн байна. Тэгээ Лу Пимпин бол өөхөх мөч хүртлээ огт хариуцлага хүлээгээгүй. Ял бол дэндүү хүнд байна. Би хитрхи залуухан 25 настай өөхөд маш залуу байна гэж уйлж ойрлож хашгирч исэн. Тэгээ түүний хувьд бол хэрэг хийсэндээ ерөөсөө гимшихгүй байсан. Амиа алдсан Лу Энжинийг бол бүр маш их үзэн ядж байгаа, үзэн яддаг гэдгээ бол шүүхийн танхимд илэрхийлсээр л байсан. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэн бас энэ хэргийг сонсоод юу гэж бодож байна? Үнэхээр яг тэр Лу Пимпиний амьдралыг үгүй хийсэн зүйл нь Лу Энжин үү эсвэл мөрөдөө тоглоом уу? Та бүхэн яг юу гэж бодож байна? Бас өөрсдийнхөө сэтгэлийг комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Миний хувьд бол мэдээж бүх зүйл яг түүнийг амар хэлбараар мөнгө олохыг хүссэн мөрөдөө тоглоомноос эхэлсэн гэж бодож байна. Хүн бас комент хэсэгт сэтгэлээ бичиж хуваалцаарай. Өнөөдөр би та бүхэнд хятадын нэгэн алдартай стример Ру Шао Мао Мао гэдэг бүсгүйд тохиолдсон явдлын талаар ярьж өгөх гээд бэлтлээ. 2021 оны 10 сарын 14-ний өдөр хятадын алдартай стример Ру Шао Мао Мао олон хоногийн дараа анх удаага лайв стрим асаасан. Тэр үед түүний дагагчид нь 600 мянгаас давсан жинхэнэ од болж байсан үеийнээс олон сар стримээ хийгээгүй алга болсны дараа буцаж ирэхэд нь фэнүүд нь Рүү бид чамайг маш их сансан, маш их хүлээсэн гэх мэтчлэн түүнийг баяртайгаар ухтаж байгаа чатууд ирж эхэлсэн. Гэвч хэдхэн минутын дараа тэр дулаан уур амьсгал гинт өөрчлөгдөж чатан дээр чи одоо хүртэл үхээгүй байгаа юм уу? Үхээ чи юуны чи стример хийх вэ? Чи одоо өөхөх хэрэгтэй гэх мэтчлэн хараалын муу мухаа өсвүүд урсаж эхэлсэн. Рүү хэсэг хугацаанд дуугүй сууж хүмүүсийн бичиж байгаа муу мухаа чатуудыг уншиж сууж байгаад хүн бүрийн нүдэн дээр ширээн дороос нэгэн шингэнтэй шил гаргаж ирсэн. Тэр шилэн дээр ургамал устгагч буюу хортой бодис гэж бичсэн байсан. Дараа нь тэр юу ч хэлэлгүй нөгөө шилтэй бодисоо задлаад амандаа аван ууж эхэлсэн. Энэ бүх зүйл хүний үзэгчдийн нүдэн дээр ил болсон байгаа. За тэр Ру Шао Мао Мао гэдэг нь болохоор хэн байсан бэ гэх юм бол яг түүний жинхэнэ нэр нь бол нууцлаг байдаг. 1996 онд төрсэн Мао Маоз гэх нэр нь болохоор жижигхэн муур гэсэн утгатай өөрийгөө илэрхийлсэн тийм нэрээсэн. Түүний хувьд интернетэд бол нэлээд нэр хүндтэй болсон царайлаг хөөхөн стример байсан. 2015 онд анх стримээ эхлүүлээд ердөө 2 жилийн дараа гэхэд дагагчид нь 100,000-ыг холд авсан байсан. Дараа нь тэр өөрийнхөө загварын дэлгүүрийг нээсэн. Түүний нээсэн дэлгүүрч гэсэндээ маш амжилттай явж, түүний бизнес ч гэсэн маш амжилттай явж байсан. Бүх зүйл ер нь бол түүний хувьд төгс явж байсан. Алдар нэр, хайр, мөнгө гэд бүгд л түүнд байсан. 2019 онд тэр бас нэгэн стример Жао Лоурин гэдэг залуутай үерхэж эхэлсэн. Тэдний хос бичлэг бүр сая гаруй үзэлтийг давдаг байсан. Үзэгчид нь тэр хоёрыг маш их дэмжин интернет дээр хамгийн хөөрхөн хосууд гэж нэрлэдэг байсан. Гэхдээ тэр хоёрын аз жаргалтай мөчүүд бол удаан үргэлжлээгүй 2 жил орчим үерхсэний эцэст тэр хоёр салцгаасан. За ингээд тэр хоёр салсны дараа Жао өөрийн стрим дээрээ Рүүгийн талаар ярьж эхэлсэн. Учир нь найз залуу Жао нь хэлэхдээ Рүүг тэр сэтгэл санааны хувьд тогтургүй, өөрийгөө байнга зүсэж, бэртээж, гэмтээж байдаг. Амиа хорлно гэж намайг байнга сүрдүүлдэг байсан. Нэг удаа бүр би яг одоо дээвэр дээрээс үсэрнэ гэж намайг айлгаж байх үед нь би сөхөрж гуйж байж түүнийг зогсоож байсан гэж хүртэл ярьж эхэлсэн. Цаашлаад бүр сүлдээ Рүү өөр эрийн хүүхдэд жирэмслээд надаас нууж дараа нь үр хөндүүлсэн гэсэн ноцтой гүтгэлэг мэдээг тараадаг. Үүгээр зогсохгүй бас Рүүгийн барьж байгаа, өмсөж байгаа брендийн хувцснууд нь бүгдээрээ тэрний спонсорын өгсөн зүйлсүүд тэр маш олон баян спонсоруудтай гэж хуучин найз охиныхоо нэр хүндэд халдаж эхэлсэн. Энэ бүхэн нь бол интернетээр таран Рүүгийн нэр хүнд нэг шөнийн дотор л навс унсан. Маргаашаас нь эхлэн Рүүг хүмүүс
лойверчин баян залуучуудтай унтдаг эмэгтэй гэх мэтчлэнгээр үзэн ядалтуудын үзэн ядсан сэтгэгдлүүд түүний стримийн доор бүр дүүрч эхэлдэг. Мэдээж Рүүгийн хувьд бол хуучин найз залуугийнхаа эсрэг хариу мэдэгдэл хийсэн. Тэр хэлэхдээ би түүнийг үнэхээр их хайрладаг байсан. Гэвч тэр намайг байн хуурч үерхэд 2 сар болж байхдаа хуучин найз бүсгүйтэйгээ чат бичин бүр уулзаад тэр хоёр унтсан байсныг би олж мэдсэн. Би тэсэлгүй сэтгэл готролд орж амиа хорлох тухай бодлууд надад орж ирж эхэлсэн. Гэхдээ би үүнийг давж туулан түүнийг уучлсан. Гэтэл тэр дахиад л намайг гомдоож өөр эмэгтэйтэй хуурсан. Харин жирэмслэлт спонсор гэдэг яриан дээр хариу өгөхөд би аль хэдийн дэлгүүрээ ажилуулад өөрийгөө тэжээх, өөртөө брендинг хувцснууд авах хэмжээний орлоготой болчихсон байсан. Ямар ч хүнээс хамааралгүй өөрийгөө болгоод амьдардаг байсан. Харин тэр надаас байнга мөнгө авдаг байсан. Тэрний өмсдөг байсан хувцсууд нь ч гэсэндээ миний дэлгүүрийн хувцснууд байсан гэж хэлсэн. Мөн үгээр цусгүй жирэмсэлсэн талаар ярихдаа би найз залуутаагаа үерхэж байх хугацаанд жирэмсэн болсон. Тэгээд найз залуудаа хэлтэл тэр миний хүүхэд гэдэгт итгэхгүй байх. Хоёлаа эмнэлэгт очиж шинжилүүлээ гэж хэлсэн. Тэгээд би тгийгээд эмнэлэг рүү очиход тэр эмнэлэг дээр ирээгүй. Тиймээс ер нь л надтай хүүхэдтэй болох бодлого юм байна гэж бодоод тэгээд би өөр хөндүүлэх мэдсэлд орж байсан. Энэ бол түүний хүүхэд байсан гэж мэдгдсэн. Нэг ч олон нийт бол түүнд итгээгүй, харин ч бүр түүнийг доромжилж, худалч жүжигчин олонний анхаарлыг татахыг хүсдэг эмэгтэй гэх мэтчлэнгээр муулж эхэлсэн. 2021 оны 10 сарын 14-ний өдөр рүү 58 секундын богино бичлэг оруулдаг. Тэр бичлэгэн дээрээ хэлэхдээ би одоо маш их ядарч байна. Би одоо үүнээс хойш тайлбар тавьж чадахгүй. Би амар тайван баймаар гэсэн утгатай 58 секундын бичлэг оруулсан. Гэвч мэдээж тэр бичлэгэнд орно бол муу муухай комментууд бол бүр дүүрэн бичигдэж эхэлсэн. Бичлэгээ тавиад удалгүй тэр лайв стримээ эхлүүлсэн. Лайв стримээ эхлүүлснийхээ дараа хүмүүсийн чатыг уншин чимээгүй сууж байгаад ширээнд ороос хортой бодис бүхий шилийг гаргаж ирээд би энэ бүхнийг уугаад бүгдийг нь дуусгая гэж хэлсэн. Тэгээ үүнийхээ дараа болохоор сүүлийн хүчээ шавхан инээмсэглээд бүх шингэнийг ууж эхэлсэн. Тэгээ энэ шингэнийг ууж ахт хүртэл хүмүүс бүгднгийн уугаад өөх хуурамч жүжигчин чи бас л олонний анхаарлыг татахын тулд жүжиглж байна уу гэх мэтчлэнгээр түн рүү бол муу мухай чатууд үргэлжилсээрээсэн. Тэгэл шингэнийг ууж дуусаад удалгүй бүсгүй маш их зовж байгаа бололтой царай нь камерт бичигдээд удалгүй дэлгэцэн хар болоод алга болчихсон. Олон үзэгчид бол түүнийг энэ бол жүжиг байхаа тэр худлаа жүжиглсэн байх юу гэж бидний нүдэн дээр хор ууж ах юм бэ гэх мэтчлэн ярилцаж байсан боловч харамсалтай нь маргааш өглөө нь түүнийг нас барсан гэсэн мэдээ тархаж эхэлсэн. Тухайн үед болохоор лайв стримийг үзэжсэн түүний найз нь яаралтай эмнэлгийн тусламж дуудан эмнэлэг гэртэн ирж түүнийг аврах гэж оролцсон боловч харамсалтай нь түүний уусан хор нь аль хэдийн түүний биед орж шингэсэн байсан учраас харамсалтай нь эмчнэр ирээд түүнд ямар ч арга хэмжээ авах боломжгүй болчихсон байсан. Тэр аль хэдийн бараг 60 мл орчим хор уучихсан байсан. Тэгээ энэ хор нь болохоор хэдхэн туслыг уухтал хүний амь насанд хүрдэг маш хортой тийм бодис байсан байгаа. Тэгээ бүсгүйгийн хувьд болохоор яг бүр үнэхээр амиа хорлыг гэж бодоагүй ч байж магадгүй маш харамсалтай зүйл байсан бэ гэхээр тэр хорон дотроо баг зэргийн ундаа ууг нь бол холсон юм билэ. Гэхдээ тэр жоохон холсон ундаа бол юу ч болоогүй. Ягаад гэвэл хэдхэн туслыг уухтал амнасаа алдах хэмжээний тийм хортой бодисээс учраас харамсалтай нь амиа алт. Түүнийг амиа алдсны дараа найз нь эмнэлэг дээр орон дээр хэвтэж байгаа стример бүсгүй болоод түүний аав ээж хоёрын уйлж байгаа зургийг интернетэд дэлгэсэн. Тэгтэл хүмүүс өөрсдөө түн рүү дайрч түүнийг амиа орлохыг хүхийг шаардаж байсан хэрнээсээ жинхнээсээ түүнийг нас бармагц бүгдээрээ шууд жав буюу түүний найз залуу руу чиглэж эхэлсэн. Чи л түүнийг үхэлд хүргэсэн, чамаас л олж тэр амиа хорлолоо. Чи түүнийг үхэх хэмжээгээр тэгж муу мухай хүн болгож харагдуулсан гэх мэтчлэнгээр маш олон хүмүүс бол түүн рүү дайран одоо чиний үхэх ээлж чи олж үжигчин чи юм хамгийн муу хүн гэж түүн рүү дайрч эхэлсэн. Гэхдээ амиа алдсан стример бүсгүйгийн аав ээж бол дахиад нэг хохирогч гаргахыг хүсэхгүй байна гэсэн учраас миний охины үхэлд бол найз залуу нь ямар ч буруугүй та бүхэн найз залуу руу битгий ингэж их муу мухайг бичээрэй гэсэн утгатай тийм мэдээллийг бас охиныгоо нас барсны дараа гаргасан. Тэгэд яг үнэндээ бол охиныг нь үхэлд хүргэсэн хүмүүс бол
түүн рүү дайрж исэн тэр олон яг царай нь мэддэхгүй, нэр нь мэддэхгүй стример бүсгүйгийн үзэгчд байсан. Тэгсэн хэрнээсээ тэр хүмүүс яг өөрсдөөс нь болоод стример бүсгүй маш их шаналж амиа хорлсон гэдгийг ойлгохгүй бас өөр нэгэн хүн рүү шалтгааныг нь чиглүүлж эхэлсэн байсан. Мэдээж найз залуу нь бол найз бүсгүйгээ гүтгэж мэдэгдэл хийснээс болж сэтгэл санааны шаналлд рүү орсон гэдэг нь бол ойлгомжтой. Гэхдээ энэн дээрээс нь нэмэрлээд түүний үзэгчд бол түн рүү бүр үнэхээр аимшигтай дайрж исэн. Тэгээд энэ давхар шарахыг бол стример бүсгүй давж чадалгүй амнасаа алдсан. Маш харамсалтай ийм зүйл болсон. Стример бүсгүйгийн хувьд бол дөнгөж 20 гаруйхан настай залуухан бизнесээ эхлээд амжилттай явж байгаа ийм бүсгүй байсан. Тэгээд найз залуугийн өөрийгөө олонний танилцуулах гэсэн олон хүний анхааралд өртөх гэж найз эмэгтэйгийнхаа талаар буруу ташаа мэдээлэл хийсэн. Энэ зүйлээс болж стример бүсгүй амнасаа алдсан маш харамсалтай ийм хэрэг байлаа. За тэгээд энэ хэрэг дээрээс бас та бүхэн өөрсдийнхөө дүгнэлтийг бас хийж байгаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол манай Монголд ч гэсэндээ маш муухай комент бичдэг хүмүүс зөндөө байдаг. Тэгээд тэр хүмүүс бол тухайн уншиж байгаа хүндээ ямар сэтгэл төрүүлж байгаа гэдэг талаас нь ерөөсөө боддоггүй юм шиг тэгж бичдэг бас олон хүмүүс байдаг. Тэгээд тэр хүмүүсийг ч гэсэндээ бас комент бичихтэй цаад хүндээ зөвлөмж маягаар бичиж байгаасай, тийм муухай үгээр бичиж байгаасай гэж би бас хүсэж байна. Өнөөдөр би та бүхэнд Америкт гарсан нэгэн хятад эмэгтэй холбогдсон хэргийн талаар ярьж өгөх гээд бэлдлээ. 2007 оны 8 сарын 8-ны лав гарагийн өглөөний 7 цаг 30 минутанд Лос Анжелесын Rowland Heights гэдэг нам гүмхэн хороолол нэгэн эмэгтэй хашгираанаар сэрдэг. Хөршүүд сандран хувцаач өмсөлгүй гарч ирцгээхэд Аз төрхтэй нэг эмэгтэй англи нэрэнд Манлинг Уильямс гэдэг нэртэй 28 настай эмэгтэйсэн. Гинтл солиорсон хүн шиг уйлж ойрлон туслаач гэж хашгираад гүйж байсан. Түүний хоёр гар нь цуснд бодогдчихсон хөл нүцгэн богино өмдтэй амнаас нь архины үнэр ханхалж байсан. Хажуу айлын Джеймс Браун гэдэг залуу түүн рүү ойртоход Манлин амсгаадан миний нөхөр гэж гацаж сандран хэлсэн. Тэгээд хөршин 911 рүү залгах зуур Джеймс дотор ороод нөхрийнх нь байдлыг шалгахаар гэрлүүн гүйдэг. Гэрлүүн очиход гэр тас харанхуй хамар цоргих аимшигтай цусны үнрээр дүүрэн байсан. Джеймс гэрлүүн ороод гэрлийг нь асаатал тавилга, цахилгаан хэрэгсэл аяг тавг дээр нь хүртэл цус үсэрч гисэн шалан дээгүүр нь бүр цус урсаж байгаа юм шиг маш аимшигтай дүр зураглалтай байсан. Цагдаа нар хэдхэн минутын дараа хурж ирцгээхэд гэр нь аимшигтай заваан, хог, сав суулга, хайрц гэд зүйлс нь бүр хөглөрч өгсөн. Тэгээ тэр дунд болохоор үүдний өрөөнд нэг эрэгтэй цусандаа утгалдсан байдалтай хэвтэж байсан. Тэр хэвтэж байсан залуу болохоор Манлингийн нөхөр Нийл Уильямс гэдэг 27 настай залуу байсан. Түүний хажууд мөрдөгчдийн хэрэгт хэрэгэлсэн гэж үзсэн цусаар дүүрэн самурайн сэлэм хэвтэж байсан. Цагдаа нарын хамгийн түрүүнд бодсон зүйл бол хүүхдүүд. Манлинг болон Нийл хоёрт 7 настай хүү Дэвн, 3 настай хүү Ян гэсэн хоёр хүүхдүүд байсан. Тэд яаран хүүхдүүдийн өрөөрөө гүйж ортол хоёр хүү тус тусынхаа орон дээр хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Эхэндээ унтаж байгаа юм бахтаа гэж найдаад дуудсан чинь хүүхдүүд ерөөсөө хариу өгөхгүй байсан. Тэгээ цагдаа нар очиод шалгатал хоёр хүүхэд нь аль хэдийний амьсгал хураасан байдалтай орон дээрээ хэвтэж байсан. Давхар орны доод орон дээр нь 3 настай Ян өөрийн хамгийн хайртай баавгааныхаа хүрэмтэйгээ, дээд орон дээр 7 настай Дэвн Спонж Бобын хүнжил дотроо зүгээр л унтаж байгаа юм шиг хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Манлинг нэг өглөөний дотор нөхөр хоёр хүүхдээ алдсан гэсэн үг. Тэр ойрлж гашуудаж байсан ч гэсэндээ цагдаа нарт түүний байдал нь нэг л с ิจ гтэй санагдсан. Тэр дахин нөхөр минь амьдуу гэж асууж байсан хэдий ч хүүхдүүдийнхаа тухай л ерөөсөө асуухгүйсэн. Тэгээ цагдаа нар бодохдоо эхлээд уг нь бол хүүхдүүдээ асуумарын яагаад хүүхдүүд асуухгүй байгаа юм бол гэж нэлээн сэжгэлсэн. Цагдаа нар түүнийг болон хөрш Джеймс зэрэг хэд хэдэн хүний хилцс рүү авчран байцаалт авч эхэлсэн. Манлинг хэлэхдээ би хоол хүнс авахаар ойрхон гарчгаад ирсэн гэж хэлсэн ч гэсэн удалгүй яриа нь өөрчлөгдөж нар мандахыг харах гэж 4 цагийн үед би уул руу явчаад ирсэн юм аа. Гарахтаа хаалгаа төгжээгүй гараа явчихсан юм шиг санагдчихээн гэх мэтчлэн мэдүүлгээ ол янзаар өөрчилж ярьж байсан. Мөрдлөгийн явцад цагдаа нар гэрийн компьютер дотроос нийлийн бичсэн байж болцсогүй захидлыг олсон. Тэнд болохоор хүүхдүүдээ алчгаад өөрөө араас нь явлаа гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Гэвч мөрдөгчд бол тэр бичвэрийг хуурамч гэж үзэж эхэлсэн. Учир нь хүүхдүүдийн биеинд гадны хүч хэрэгэлсэн шарах ерөөсөө олдоогүй, хоёулаа дээрээр
амьсгалаа боолгож амь насаа алдсан шинжтэй харагдчихсан. Харин нийлийн биеийн дээр бол аимшигтай олон шарах, зүссэн, дүрсэн, сорив бүр тоолж башгүй их байсан. Түүнийг нэвтэлсэн самурайн сэлэм зүрхийг нь нэвтэлж уушгийг нь ч гэсэндээ гүн шархтуулсан байсан. Гидсэн дээр нь томоор X хэлбэрийн зураас хүртэл зурчихсан, хүзүүн дээр нь хүртэл хутганы шарах, гавлын ясан цуурсан, дотуур цус алдсан гэх мэтчлэн гарн дээр нь л гэхэд хэрэгтнээс өөрийгөө хамгаалах гэж оролцсон 22 шарах, хуруу нь хугарсан, хурууны өндөг нь хүртэл тасарсан тийм аимшигтай шинж тэмдгүүдтэй байсан. Энэ нь бол өөрийнхөө амийг хамгаалах гэж бүр хичнээн их тэмцэлцсэнийг нь харуулж байсан. Ийм олон байрлалын шархуудыг хүн өөртөө учруулна гэдэг нь бол ерөөсө боломжгүй тодорхой харагдчихсан. Тэгэхээр энэ бол амиа хорлолт биш аллаг гэдэг нь бол тодорхой харагдчихсан. Манлин хэлэхдээ нийл нууц хамрагтай байсан. Тэгээ тэрнтэйгээ жил гаруй болж байгаа. Тэр эмэгтэй эсвэл тэр эмэгтэй хүн хөслөөд нөхрийг минь бас хүүхдүүдийг минь амь насыг хөнөөлгсөн байхаа гэж ярьж исэн. Тэгээ энэ тал руу ч гэсэндээ энэ хэргийг бол чиглүүлэх гэж оролдож исэн. Гэвч ямар ч баримт нотлогоо бол байгаагүй. Цагдаа нар Манлингийн машиныг шалгаад үзсэн чинь нэг түлхүүр тэгээд бас цустай тамхины хайрцаг олдсон. Тэгээд тэр тамхины хайрцаган дээр байгаа цусыг шинжилээд үзэхэд ДНХ нь болохоор нийлэн ихтэй яг таарч исэн. Тэгээ Манлингийн хувьд болохоор би өчигдөр шөнө гараад тамхи татсан гэж мэдүүлсэн байсан. Гэхдээ тэр хэлэхдээ болохоор нийлийг амьд байхад гэрээсээ гарч тамхи татсан гэсэн үг. Тэгэхээр энэ нь хэрвээ үнэн гэх юм бол нийлийн цус бол тамхины хайрцаг дээр байх ямар ч боломж байхгүй. Харин хэрэг үйлдэгдсэний дараа хэрвээ гараа тамхи татсан бол нийлийн цус бол тамхин дээр байх боломжтой байсан. Цагдаа нар Манлингийг с ิจ гтэй байгааг нь мэдсэн учраас баг зэрэг шахалт үзүүлээд жоохон дарамтлж эхэлсэн. Тэгсэн чинь Манлинг эцэст нь бүх үннээ ол хүлээсэн. За Нийл Уильямс буюу амь насаа алдсан залуу 1980 оны 5 сарын 19-нд Калифорниад төрсөн ээж Джейн Дүү Марла хоёрын хамт Лос Анжелест өссөн. Аав нь багада гэр орноо орхисон учраас Нийл бол яг тэр айлын өрхийн тэргүүн шиг явдаг байсан тийм хүн байгаа. Маш дүлгөөн зан ааштай хүү байсан баг бахта. Star Wars, Star Trek гэдэг компьютер тоглоомуудад маш дуртай, бас сэлэмүүд сонирхдаг. Ялангуяа самурайн сэлмийг бол нэлээд сонирхдаг. Тэгээд яг тэр амиа алдсан самурайн сэлэм нь болохоор Никийн хадгалж байсан өөрийнх нь сэлэм байсан. За харин эхнэр Манлинг нь болохоор 1979 онд төрсөн. Тэгээ түүний бага нас бол нэлээд хар бараан байсан. Хүсээгүй жирэмслэлтээс төрсөн гэж эцэг эхийн түүнийг үл хайхарч зандарч байнга доромжилж өсгсөн. Сургуульд байхдаа ч гэсэн хавчигдаж ганцаардсан охин байсан. Тэгээд бусдын хайрыг авахын тулд бол маш их хичээдэг, хүмүүст таалагдах гэж оролддог тийм охин байсан. За ингээд энэ хоёрын хувьд болохоор ингээ хоёр өөр хүмүүжлэр өсөж торноод 1999 онд найзынхаа танилцуулсан уулзалтан дээр хоорондоо танилцаад бие биендээ татагдаж эхэлсэн. Удалгүй Манлинг жирэмсэн болж 2000 оны 7 сарын 26-нд том хүү Девонийг төрүүлэн 2001 онд тэр хоёр гэрэлцгээсэн. Нийл Диснейлэндэд ажиллаж Манлинг ресторанд ажилладаг байсан. 2003 оны 9 сарын 27-нд хоёр дахь хүү Яан нь мэндэлж гэр бүл нь дөрвүүлээ болсон. Яг гаднаас нь харахад бол маш ад жаргалтай гэр бүл шиг харагдаж байсан боловч бодит амьдрал нь бол нэлээд хүнд. Манлинг өдөр шөнөгүй ажиллаж гэр орны бүх ачааг нуруунд дээрээ үүрч, Нийл харин гэртээ тоглоом ажилд бараг явахгүй, гэрийн ажилч хийдэггүй, гэртээ ихэнх цагийг өнгөрөөдөг байсан. 2006 онд Нийл хуучин ажилласаа гарч шинэ ажилд орон даатгалын борлуулалт хийх гэж үзсэн боловч энэ ажил нь бүтэлгүйтэй ахаад л ажилгүй болсноор ер нь бол эхнэр нөхөр хоёрын хооронд маргаан тасархай байсан. Манлинг бүр салъя гэхэд Нийл хүүхдүүдээ аавгүй өсгмөөргүй байна. Би өөрөө аавгүй өссөн учраас хүүхдүүдээ аавгүй өсгөж чадахгүйгээд салахыг олж зөвшөөрдөггүй байсан. За энэ байдлаар явсаар агаад Манлинг сэтгэл гутрал уур хилэнгээр дүүрч орой бүр баараар найзуудтайгаа зугаацж цэнгэж явдаг болж эхэлсэн. 2007 оны 6 сард тэр MySpace-д орж хуучин найзуудтайгаа холбогдож чатлж агаад X найз залуу болох Жонтойгоо дахин чатлаад уулзаж эхэлсэн. Тэгээ Жон болохоор чи гэр бүлтэй хүнтэй уулзмааргүй байна. Чи үнэхээр надтай үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол нөхрөөсөө салаа гэж Манлингт хэлсэн. Тэгээ Манлинг бодохдоо нөхөр маань надаас салахгүй юм чинь би энэ амьдралаас зүхтах хэрэгтэй гэж юу н тухай үед шийдсэн гэж байгаа. Тэгээд 2007 оны 8 сарын 7-ны орой бүхнийг дуусгахаар шийдээд Нийл гадуур хооллож байх зур хүүхдүүдтэй хамгийн дуртай пиццаг нь авчирч өгж идүүлээд унтуулсан.
Тэгээ хайртай, хүнжил, дуртай тоглоом бүгдийг нь ойр орчимд нь тавьж хоёр хүүхдээ хөвтүүлээд унтсан хойно дээр авч очиод эхлээд Яны амь насыг хөнөөгөөд дараа нь болохоор хүү Дэвныхаа амь насыг хөнөөсөн. Орой 9 цаг 30 минут гэхэд хоёр хүү хоёулаа амь насаа алдсан байсан. Майнлинг хоёр хүүгээ хөнөөсний дараа компьютер хасаагаад MySpace-д ороод Johnny байршлыг шалгаад найзуудтай уулзъя гэж мессеж бичээд шүршүүрт орж хувцас солиод тэдний байгаа баар руу явсан. Майнлингийн төлөвлөгөө нь болохоор Нийл хүүхдүүдтэй маш их хайртай залуу байсан учраас Дэвин Янгүүгээр бол би хизээч амьдрахгүй гэж угаасаа ярьдаг байсан. Тиймээс гаднаас гэртээ орж ирээд хүүхдүүдийн амь насаа алдсан байгаа харах юм бол шок нь орж өөрийнхөө амь насыг хөнөөгөөд өөхөх бах гэж төлөвлөсөн. Тэгээ тэгж ботсон учраас яг Нийлийн өмнөөс гэрээслэл маягийн зүйл бичээд үлдээсэн байсан. Шөнийн 12 цаг 30 минутанд Майнлинг гэртээ буцаж ирсэн. Тэгэхэд нь Нийл бол юу ч болоогүй юм шиг компьютерийнхаа өмнө тоглоом тоглож сууж исэн. Хүүхдүүдээ амь насаа алдсан гэдгийг Нийл мдээгүй, шалгаагүй байсан гэсэн үг байна. Галтогоо нь хог хайрцгаар дүүрэн новширчсан, хөглөрчихсөн харагдсан. Тэгээ энийг нь хараад Майнлингийн уур хурч бүр тесэрч тэр хоёр хоорондоо муудалцаж эхэлсэн. Тэгж байгаад шөнийн 1 цаг орчим Нийлийн цуглуулгууд руу очин түүний хадгалж исэн самурайн сэлмийг аваад латекс бэлий өмсөөд унтаж байсан Нийл рүү дайрсан. Нийл сэрээд зүгтах гэж оролцсон ч гэсэндээ Майнлинг араас нь явж дахин сэлмээрээ түүнийг сэлэмцээрээсэн. Ингээд Нийл бол өөрийгөө хамгаалах гэж маш олон удаа оролцсон боловч эцэст нь гар гээд бүх бие нийлс шарах сорив босон ч гэсэн өөрийнхөө амийг аварч чадаагүй. Дараа нь Майнлинг өглөөний 4 цагт ойролцоогоор цустай хувцас сольж хаалгыг төгжихгүй орхин машина хүн хөлгүй газар аваачиж хуучин хувцас хайчгаад уул руу өсөж тамиг татаж баг зэрэг зогсож агаад буцаж ирээд Нийлийн компьютероор өөрөө бичсэн юм шиг нөгөө захиаг нь гаргаж ирээд гэрээсээ гарan орилж ашгарангүйж эхэлсэн нь тэрээсэн. Ингээд мэдээж хуршүүд нь 911 дуудаад тэгээ цагдаа нар ирсэн байсан. Тэгээ цагдаа нарын олсон зүйлс бол хүүхдүүд ямар ч шарах сориггүй амьсгалыг нь бууж амь насыг нь хөнөөсөн болох нь мэдэгдэжсэн бол Нийлийн биен дээр бол бүр маш олон тооны шарах сорив байсан. Мөн машин дотроос олдсон Нийлийн цустай тамхины хайрцаг ер нь бол эдгээр бүгдээрээ нийлээд хэргийг Майнлинг үйлдсэн гэдгийг нь бол зааж исэн. Майнлинг 2007 оны 8 сарын 9-нд ер нь өөрөө бүх хэргийг хүлээсэн. За ингээд түүнийг шүүхээс болохоор 3 хүний амь насанд хүрсэн гэж үзсэн. 2010 онд буруутайг нь тогтоож 11 онд шүүгчийн зөвлөмж гарч 2012 оны 1 сард түүнд цаазын ялыг оноосон. Калифорниад маш олон хүмүүс цаазаар ахуулахаа хүлээгээд ингээд цаазын ялтай байж идэг. Тэгээ энэ дотор бол Майнлинг орсон гэсэн үг. Тэгвэл яг одоогийн байдлаар бол цаазын ял нь хэрэгжээгүй байгаа юм байлээ. За ингээд өнөөдрийн та бүхэн түлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж байна. Тэгээд яг бага наснда өөрийгөө хүсээгүй хүүхэд гэж дуудуулж ер нь нэлээд шархтаа өссөн Майнлинг үнэхээр яг зүрх сэтгэл нь хатуурсан байсан уу? Хоёр хүүхдийнхээ амь насыг хөнөөгөөд нөхрийнхөө хүртэл амь насыг хөнөөгөөд ингээд гэр бүлээ хаяхын тулд ингээд өөрийнхөө ямар ч гин буруугүй хоёр хүүхд олоод нөхрийнхөө амь насыг хөнөөсөн үнэхээр харамсалтай, маш аимшигтай хэрэг байлаа. Хоёр хүүхдийнх нь хувьд бол ингээд юу ч мэдгүй зүгээр гэртээ унтчихэна л гэж бодоод өөрийг нь хамгийн их хайрладаг гэж ботсон ээжийнхаа гарт амь насаа алдсан үнэхээр эмгэнэлтэй аимшигтай ийм хэрэг байлаа. Өнөөдөр би та бүхэнд ярьж өгөх гээд Сингапурт гарсан, Сингапурын нийгмийг чочирдуулсан маш аимшигтай нэгэн хэргийн талаар бэлтлээ. Жанжин хэмээх эрэгтэй 1976 онд төрсөн хятад гаралтай Сингапур хүн байсан. Дунд сургуульд байхдаа тэр ангийн охин Жумпейд анхны харцаар дурлан түүнтэй дотносхийг хүсдэг байсан. Гэвч Жанжины зан дотгошоо жожиг зантай учраас сэтгэлээ илчилж чадахгүй зүгээр л түүний эргэн тойронд эргэлдэхээс цаашгүй явсан. Тинхүү анхны хайр нь бүтлгүйцэн түүнд ямар ч боломж ирэлгүй нууцхан зүрхэндээ Жумпейг тээсэн хэвэр байсан. Цаг хугацаа урссаар 2004 он буюу 28 нас хүрсэн Жанжин аль хэдийн гэр бүлтэй үл хөдлөх хөрөнгийн зуучлагч болж амьдрал нь нэлээд тогтвортой болсон байсан. Нэг өдөр дунд сургуулийн уулзалтанд болж уулзалтанд нь очтол олон жил бодол санааг нь эдэмдсэн анхны хайр Жумпейтэйгээ тэнд тааралддаг. Одоо Жанжины хувьд өмнөх шигээ дуугүй биш нийгэмд үнэлэгдсэн илүү нээлттэй хүн болсон байсан учраас энэ удаад түүн дээр очиод би чамайг маш их хайрладаг байсан. Одоо ч гэсэн чи хөөрхөн хэвээрээ байна гэд өмнө нь боддог байсан сэтгэлээ түүнд илэн далангуу ярьсан. Тухайн үед бол хоёулаа гэр бүлтэй байсан ч гэсэндээ энэ уулзалтаас хойш байнга холбоо барьдаг болж
уулзаж мессеж бичилцдэг болж эхлэн бүр сүүлдээ хоорондоо болцдог болж эхэлсэн. Жанжин өөрийн жинхэнэ хайрыг одоо л оллоо гэж тэр цагт бодож эхэлсэн. 2009 онд Жанжины эхнэр нөхрөө араар тавьж байгааг нь гадарлаж үүнээс болон хэрүүл гарч эцэст нь тэд салахаар болцгоосон. Жанжиныг эхнэрээсээ салах үед Жунпэч гэсэн өөрийнх нөхрөөс салж тэр хоёр хүсснээрээ хамтдаа амьдрах болсон. Эхний сарууд бол тэр хоёрын хувьд балмит амттай өнгөрсөн. Жанжин анхны хайртайгаа нийлсэн мөчөөс миний амьдрал жинхэнэ утга учиртай боллоо гэж өөртөө хэлдэг байсан. Тэд хүүхэдтэй болохыг хичээсэн ч гэсэн хэд хэдэн удаа зулбсны эцэст 2012 оны төгсгөлд охин Жаннин нь мэндэлсэн. Охиноо мэндэлснээс хойш гэр нь инээд хөрөөр дүүрч Жунпэ охиноо асрахын тулд ажилласаа гарan гэрийнхээ ганц орлогын эзэн болсон Жанжин гэр бүлдээ илүү сайхан амьдрал бэлгэлэхээр хамаг хүчээ гарган зүтгэж орлого нь тогтвортой бүрч сайн болж эхэлсэн. Сарын орлого нь тогтмол 10-аас 15 мянган Сингапур доллар, зарим саруудад бүр 15 мянган Сингапур долларооч давуулдаг байсан. Тэр үнэтэй машин авч илүү тансаг байр руу нүүзж аз жаргалаар дүүрэн амьдарч эхэлсэн. Гэвч энэ аз жаргалтай амьдрал бол удаа үргэлжлээгүй. 2013 онд засгийн газрын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг хөргөх бодлого хэрэгжиж 8 нь эрс буурч түрээсийн өгөөж нь муудснаар Жанжины ажил хамгийн том цохилтонд орсон. Орлого нь тасарч амьдралын зардал, зээл зэргийн дарамт хэд нугарсан байдалтайгаар түн дээр дарамт болж ирсэн. 2016 он гэхтэл тэр танилынхаа зуучлалаар интерьерийн компанид борлуулалтын ажиллаар орсон ч гэсэн цалин нь ердөө $1500 байсан. Тэгэхээр өмнө нь түүний олдог байсан орлогоос бүр хэд дахин бага болсон гэсэн. Жанжины хувьд энэ мөнгөөр ахуйгаа дааж чадахгүй сэтгэл түгшүүрт автан бодит байдлаас зүхтахын тулд мөрөөдөө тоглоомонд хөл тавин бүр улам их өрөнд орж байр машины зээл дээрээ нэмээд мөрөөдөө тоглоомын өр хүртэл өрөн дээр нь нэмэгдэж эцэстээ бүр түүнээс мөнгөө нэгсэн хүмүүс гэрийнх нь хаалгыг ирж тогшох хэмжээнд хүрсэн. Тэгээ энэ үеэс эхлээд мэдээж гэр бүлийн маргаан ширүүсэж эхнэр нөхөр хоёр бол бие биендээ итгэлцэл нь буурч эхэлсэн. 2013 оны 100 Жанжин санамсаргүй байдлаар эхнэрийнхээ сошиал хуудсанд Марк гэдэг нэртэй залуутай хоорондоо маш дотн өнгө аястай мессежүүд бичлсэн байхайг нь олж хардаг. Ингээд эхнэрээсээ энэ юу хүү юм бэ гэж асуусан чи эхнэр нь бол зүгээр найзаа гэсэн тайлбарыг хэлсэн боловч Жанжин бол мэдээж итгээгүй. Яагаад гэх юм бол тэр хоёрын хоорондоо бичлсэн мессежүүд нь бол найзуудын хоорондоо бичлцдэг мессежээс шал өөр байсан. Ингээд Жанжин эхнэрээ хардаж байх үе буюу 2014 оны намар нэг өдөр томилолтоор явах гээд гэрээсээ гарсан боловч явж байх замд нь ажил нь цуцлагдсныг мэдээд Жанжин ердийнхөөсөө эрт гэрлүүгээ буцаж ирдэг. Хаалгаа онгоолгоод гэрлүүгээ орсон ч үүдэнд нь танихгүй эрэгтэй хүний гутал байсан. Тэр яаран дотогш ороход эхнэр нь нэг эрэгтэйтэй байжсэн. Жанжины уур хилэн бол бүр маш их уурлан галтгооноос сутах шүүрэн авчиртал нөгөө эрэгтэй өмд хувцаа бушуухан тэврээд гэрээс нь гараад зүгтсэн. Тэгээ энэ залуу болохоор нөгөө хоорондоо мессеж бичилсэжсэн Марк гэдэг залуунаас. Эхнэрийнхээ урвалт бүх ертөнц нь нуруу унсан юм шиг санагдаж тэр даруй эхнэртээ салъя гэж хэлсэн боловч Жунпэ буюу эхнэр нь охиноо бодоод үзээчээ гэд нөхрөөсөө ол бүр маш их гууж эхэлсэн. Тэгээ Жанжин бол уучлахыг хүсээгүй ч гэсэндээ охиноо бодоод нэг удаа эхнэрээ уучлая гэд тэр хоёр үргэлжлүүлээд хамтдаа амьдрахаар болсон. Үүнээс хойш бол нэгэнт эхнэртээ итгэл халдарсан учраас эхнэрийнхээ утас сошиал хаягийг 7 хоног бүр шалгаж байнга эхнэрийгээ хардаж эхлэн бүр сүүлд нь охиныгоо өөрийнхөө охин биш байж магадгүй гэж хүртэл бодож эхэлсэн. Энэ байдал үргэлжлээд ингээд энэ хоёр амьдарч исэн. Тэгтэл эхнэрийнх нь төрсөн өдөр болсон. Тэгээ энэ өдөр болохоор гэрт нь Маркас гэсэн цэцгийн баглаа илгээмжээр гэрт нэрсэн. Тэгээ үүнийг хараад бол Жанжин бүр маш их уурлан яаж намайг дорд үтсэн болохоор гэрлүүмэн хүртэл цэцгийн баглаа явуулж байгаа юм бэ гэд салъя гэж бодсон боловч яг тухайн үед бол санхүүгийнхаа байдлыг бодсон. Үр зээлэн дээрээсээ нэмээд хүүхдийн тэтгэмжийн мөнгө, асрамжийн мөнгө гэд салахаар болох юм бол бүр их мөнгө хэрэгтэй болох юм байна гэж бодоод тухайн үед бол бие бариад өнгөрсөн. 2016 оны намар Жунпэ жирэмсэн болсон. Хоёр дахь хүүхэд нь хүү байх магадлалтай гэж эмнэлэг хэлэхэд эхэндээ эдийн засгийн байдлаасаа болоод төрүүлэхэд хүндрэлтэй гэж Жанжин бодож исэн ч гэсэндээ эцэст нь бол хүүгээ төрүүлэхээр шийдсэн. Ингээд амьдралаа дахиад шинээр эхлэе, дахиад хүүхэдтэй болж байгаа юм чинь ингээд бол өрөө дарахын тулд байр машинаа зарыг гэж эхнэртэйгээ ярилцаад тэгээ эхнэрийгээ чи хагас цагаарч болтугай ингээд ажил хийгээд надад тусламж дэмжлэг үзүүлж болох уу гэд асуусан.
Тэгсэн чинь Жумпэ болохоор энэ үед маш их уурлаад би гэрийн ажил хүүхэд тасрын хажуугаар ажил хийж чадахгүй. Санхүүгийн дарамт гэр бүлээч тижээж авч явж чадахгүй чамшиг ир хүн ер нь хаанаас ингэж нөхрийгөө бол бүр маш их доош нь хийж ууралсан. Тэгээ 2017 оны 1 сарын 20-нд өглөө охин нь цэцэрлэгтээ явахаар хувцас өмсчихсэн чинь Жанжийн охиндоо өнөөдөр гэртээ бай, телевизээ үзээ, өнөөдөр цэцэрлэгтээ явах хэрэггүй гэж хэлсэн. Тэгээ эхнэр буюу Жумпэн гайхаад яагаад охин маань цэцэрлэгтээ явахгүй юм бэ гэж асуусан чинь өмнөх хэдэн саруудын төлбөрийг би өгч чадаагүй юм аа. Тэгээ эдгээр нь нийлээд 1700 гаруй Сингапур доллар болсон. Хэрвээ өнөөдөр цэцэрлэгт нь явуулах юм бол мөнгөө төлөөгүй гэд охиныг маань буцаагаад явуулчих магадгүй гэж их нэртэй хэлсэн. Үүнийг нь сонссон Жумпэ бол бүр маш их уурлан охиныхоо хажууд нөхрийгөө доромжилж ямар ч хэрэггүй хүн чи бол хинт ч хэрэггүй хүүхдийнхаа цэцэрлэгийн мөнгийг ч олж өгч чаддаггүй хоримтлагдсан мөнгөч байхгүй гэд нөхрийгөө бас доромжилж эхэлсэн. Тэгээ энэ үед бол Жанжийн ухаанаа алдаж угаалгын өрөөнөөсөө алчуур авч ирээд эхнэрлуугаа дайр хоолойг нь боож амийг нь хөнөөсөн. Тухайн үед эхнэр нь 6 сартай жирэмсэн байсан. Тэгээ тухайн үед бол ээжийнхаа гидсэн дотор байсан хүүхэд ч гэсэндээ амнасаа хамт алдсан байгаа. Тэгээ ингээд зогсоогүй жоохон охин руугаа очоод сайн охин ээжтэйгээ хамт байдаг юм гэж хэлээд мөн охиныхоо амь насыг хөнөөсөн байгаа. Тэгэхээр аимшигтай. Дараа нь болохоор Жанжийн өөрийнхөө амь насыг игүүтгэхээр бодсон ч гэсэндээ маш их айж эхэлсэн. Тэгээд хамгийн амархан өөхөх арга юу вэ гэж интернетээс хайсан болов хэрэгжүүлээгүй тэр арга. Үүнээс болохоор тэр шөнийн цагаар эхнэр охиныхоо цогцсны дэргэд унтаж өдөр нь болохоор садар самуун сайтууд руу орж үздэг болсон. Мөн үнэр дарах агааржуулагч, агаар цэвэршүүлэгчийг өдөр шөнөгүй асааж хүмүүсийн сэрдэлтийг байхгүй болгохоор эхнэрийнхээ сошиал профайлуудыг нь өдөр тутам орж зургийг нь сольж яг л амьд байгаа юм шиг хүмүүстэй чаталж өдрийг өнгөрөөдөг байсан. Охиныхон цэцэрлэгээс охин нь яагаад ийм удаан цэцэрлэгтээ ирэхгүй байгаа юм бэ гэд багш нь залгаад асуухт нь охин маань өвдчихсэн байгаамаа хэсэг цэцэрлэгтээ явж чадахгүй юм шиг байна гэсэн хариу мөн хэлсэн. За тий худалгүй цагаан сарын баяр болж Жумпэгийн гэр бүлийнхэн цугларсан. Тэгээ энэ үед болохоор Жумпэг ирээгүй байгаад нь маш их гайхсан. Ах нь гэрлүүн залгаад нөхөрлүүн залгаад та гурав яагаад ирэхгүй байгаа юм бэ гэж асуусан чинь эхнэрийн маань би сайн биш байна. Тийм болохоор очиж чадахгүй юм шиг байна гэж хэлээ уцаа тасалчихдаг. Ах нь бол энэ бүр маш их сэжиг төрөн шууд гэрлүүн явж очихоор шийдээд гэрт нь очиод хаалгыг нь тогштол дотор нь хүн байгаа нь сонсогдчихсэн мөртлөнгөөсөө хаалгаа ерөөсөө нээж өгөхгүй байсан. Тэгээд хаалгыг нь тогшиж байтал удалгүй гэр дотроос ямар нэгэн зүйл шатаж байгаа үнэр хаанхлан бүр цонхоор нь утаа савсаж эхэлсэн. Энийг харамгцсан ах нь бол шууд гал команд болоод цагдаагийн газар руу залгасан. Ингээд аврагчид ирж галыг унтраагаад өрөөнүүдийг шалгахад өрөөн дотор аль хэдийний амнасаа алдсан ээж охин хоёрын цогцос байсан. Жанжийн харин өөрөө үүдэнд зогсчоод ах дээр нь очиод би тэр хоёрын амнасыг хөнөөсөн юм аа гэж хэлээд тэгээд шууд баривчлагдсан. Мөрдөн байцаалтын явцад болохоор Жанжийн бүх үйлдэлээ хөлөөн зөвшөөрсөн ч гэсэндээ гимших зүйл бол бараг байхгүй байсан. Тэгэхэд 2019 оны 7 сарын 2-нд болсон шүүх хурал дээр түүний өмгөөлөгч хэлдээ сэтгэл гутрал эдийн засгийн дарамт тухайн өдрийн эхнэрийнх нь хийсэн хатуу өгсүүд нь нийлж түүн дээр тусаад өөрийгөө хянах чадваргүй болж ийм зүйл хийсэн байна гэж өмгөөлж исэн. Гэвч прокурор болохоор Жумпэгийн гар утасны зурвсууд нотлохой баримтуудыг нь дэлгэж харуулад эхнэр нь нөхрийнхөө өөр бэрхшээлийг мэдчихсэн хамт давхыг оролдож байсан. Мөн хоёр дахь хүүхдээ төрүүлээд 2 нас хүрэхээр нь ажилд орно гэж төлөвлөсөн байсан гэдгийг нь харуулсан. Жанжийн хувьд болохоор шүүх хурал дээр охиноо хөнөөсөндөө маш их харамсаж байна гэж мэдүүлсэн ч гэсэн эхнэрийнхээ амнасыг хөнөөсөндөө бол харамсахгүй байна гэж хэлсэн. Энэ нь бол бүр үнэхээр хүмүүсийг чочирдуулсан. 2020 оны 11 сарын 12-нд шүүх хурал дээр гэмт хэрэг үйлснийхээ дараа насан туршидтын сайт руу орж кино бичлэгүүд үзэх гэх мэтчлэн ийм маш аимшигтай гаж үйлдэлүүд гаргасан нь бол түүнийг сэтгэл гутралд ороогүй байсан гэдгийг харуулж байна. Эхнэр төрөөгүй хүүхэд бага охины аллаг гэх мэтчлэн 3 хүний амь насыг хөнөөсөн гэд цаазын ялыг оноосон. Жанжийн давж заалтсан ч гэсэн 2020 оны 1 сарын 19-нд дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг нь хэвээр үлдээсэн. Харин Жанжийн болохоор бүр ерөнхийлөгч рүү өршөөл хүссэн захиаг бичсэн. Хэдийгээр ингэ захиа бичсэн ч гэсэндээ захиа нь бол мэдээж хүлээн зөвшөөрөгдөөгүй татгалцсан. Ингээд хэрэг үлдснээс 8 жилийн дараа буюу 2025 оны 4 сарын 16-нд энэ жилийн 4 сарын 16-нд Жанжины цаазаар авах ял нь гүйцэтгэгдсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд хүргэсэн хэрэг маань Сингапурыг донслогсон маш аимшигтай ийм хэрэг байлаа. Тэгээ өнөөдөр би та бүхэндээ хятадд гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гад бэлтлээ.
2017 онд гэрлэлт зуучлах сайтад нэг эмэгтэй бүртгүүлдэг. Нэр нь Жайшин 1986 оны 1 сард Шандун мужийн Таян хотод төрсөн. Түүний аав нь Шандун шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, ээж нь сургуулийн санхүүгийн албанд ажилладаг байсан. Хөрөнгөтэй айлын ганц охин Жайшин ээж аавын хайранд цалгиж дутагдах гачигдах зөөлгөө өссөн. 170 см өндөр намуухан эмэгтэйлэг төрхтэй тул эрэгтэйчүүд түүнийг хараад л дурлдаг байсан. Гэхдээ тэр зөвхөн царайлгаар зогсохгүй бас сурлах сайтай, анги сургуулийнх нь түүнийг дуу цөөтэй боловсон царайлаг хичээлдээ сайн жишиг сурагч байсан гэж дурсдаг. 2005 онд Жайшин Шандун шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын инженерийн ангид элсдэг. Оюутан байхдаа үзэсгэлэнтэй төрхөөрөө бусдын анхаарлыг татаж кампусын гоо бүсгүй гэж нэрлэгддэг байсан. 2009 оны 9 сард тэр Бээжингийн Тээврийн их сургуульд модон бүтээцийн инженерийн магистрийн хөтөлбөрт орж Бээжинд амьдарч эхэлдэг. Түүнийг мэдэх хүмүүс хөрөнгө ихтэй айлын хүүхэд шиг тансгaldаггүй, энгийн даруухан хувцалдаг гисгэдэг байсан боловч Бээжинд ирснээр хотын чимэг гэлбааг нүдээр үзэж, дээд зэрэглэлийн арга хэмжээнүүдийн модель хийж, улмаар тансаг хүрээллийн уулзалт үдшилгүүдэд оролцох болж дээд давхаргийн амьдралыг мөрөөдөж эхэлдэг. 2012 онд магистра төгсөөд төрийн албаны шалгалтанд тэнцсэн боловч төрийн алба хангалтгүй санагдсан тул дээд зиндааны эртээ танилцахаар шийдэн гэрлэлтийн компаниудад очиж бүртгүүлж эхэлсэн. Нөгөө талаас Сун Юм Мау 1980 онд Фужияны ядуу тасганы айлд төрсөн. Багаасаа сурах онцгой авьяастай эцэг их ах эгч нар нь түүнд хичээлдээ төвлөрөх боломжийг нь бүрдүүлж өгөн тэр Бээжингийн Ужэн их сургуулийн оюутан болж оюутан байх үедээ тэтгэлгээ нэг ч удаа алгасалгүй тэтгэлгээр сурч төгссөн. Төгсөөд Баядууд инженерээр ажиллан 2012 онд Бээжинд Бээжин Трейлинг технологи компанийг байгуулж үнэгүй интернет дуудлагын VPN аппликейшнийг гаргасан. Энэ аппликейшнаар хэрэглэгчид үнэгүй яриа мессеж хийж ердийн суурин болон гар утсууд руу маш хямд тарифаар залгах боломжтой хямд ун өндөр чанарт тулгуурласан аппликейшн байсан. Тэгээ энэ аппликейшн болохоор богино хугацаанд өсөж хэрэглэгчид нь бараг 20 сая давсан. Бизнес нь маш амжилттай болсон Су Юм Мау Бээжинд байр авч жил бүр эцэг ихтэй 200 мянган ёнтой тэнцэх мөнгө өгч ах дүүсийнхээ хүүхдүүдийн сургалтын зардлыг хүртэл даах хэмжээнд орлого олдог болсон. Тэр 165 см намхан нуруутай залуу байсан. Түүний хувьд бол найз бүсгүйтэй бараг юусоо байгаагүй. Гэхдээ түүний бизнес нь амжилттай явагдахын хэрээр түүний эмэгтэй хүнтэй танилцуулах хүсэлтэй хүмүүс маш их гарч ирдэг байсан. Гэвч тэр танилцахгүй ер нь бол нэлээд болгоомжтой ханддаг байсан. Түүний хүсдэг эмэгтэй нь болохоор дүлгөөн зан ааштай, даруухан, боломжтой, мэдлэг боловсралтай, царайлаг бүсгүйг хүсдэг байсан. Гэхдээ түүнд бол хамгийн чухал зүйл нь Бээжингийн оршин суух бүртгэлтэй эмэгтэй байх хэрэгтэй байсан. Яагаад гэх юм бол Бээжингийн оршин суух эрхтэй хүн бол орон сууц, боловсрал, эрүүл мэнд, нийгмийн халамж, ажилд орох зэрэг бүх талд давуу тал өгдөг байсан. Үүний хувьд болохоор хөдөөний гаралтай асар их амжилт гаргасан ч Бээжингийн оршин суух эрхгүй учраас яг өөрийнхөө дутуу байгаагаа нөхсөн тийм эмэгтэйтэй гэрлэж жинхэнэ амжилтаа гүйцэлдүүлэхийг хүсдэг байсан. Ингээд тэр өндөр үн бүхий гэрлэлтийн VIP үйлчилгээг авч 2017 оны 3 сард гадаадад суралцаж байсан өндөр боловсралтай, өндөр орлоготой, нэртэй сургууль төгссөн Бээжингийн оршин суух эрхтэй гэж танилцуулагдсан Жайшинтай танилцаж уулздаг. Уулзсныхаа маргааш нь санаанд оромгүйгээр Жайшин төрүүлж түүн рүү холбогддог. Ингээд тэр хоёр кино үзэж, ресторанд хооллон, Жайшин их сургуульд байхдаа нэг л удаа найз залуутай байсан. Түүнээс хойш хүнтэй огт үерхэж үзээгүй гэж Су Юм Маод ярьсан. Тэгээ энэ байдал нь ч гэсэндээ Су Юм Маод маш их таалагдсан. 2017 оны 4 сарын 1-нд Су Юм Мау Жайшингаас үерхий гэсэн мессежийг хүлээж авдаг. Анхандаа бол баг зэрэг сандарч байсан ч гэсэндээ өөрөө угаасаа түүнд сайн болчихсон. Тэгээд түүн рүү төрүүлээд бичсэнд нь бол маш их баярлан тэр хоёр албан ёсоор үерхэж эхэлсэн. 2-7 хоногийн дараа Су Юм Мау Tesla машиныг Жайшинд бэлгэлсэн. Мөн үнэтэй брэнд цүнх, гоёл чимэглэлийн зүйлс, алмазан бөгж, эмэг зэрэг өндөр үнэтэй маш олон бэлгийг түүнд бэлгэлсэн.
Мөн тэр хоёр удалгүй хурмаа хийхээр тохиролцсон. 4 сарын 30-нд тэр Жайшиныг өөрийнхөө нутагт аваачин эцэг эхтэйгээ танилцуулан дараа нь тэр хоёр Хайнан руу явж аялсан. Жайшин өмнө нь Хайнанд ажиллаж байсан тул тентхийн талаар сайн мэднэ гэж түүнд хэлсэн. Аяллаа маргааш нь Жайшин надад Хайнанд амралтын байр авч өгөөч гэж түүнээс гуйсан. Тэгээ танилцаад дөнгөж 40 орчим л хонож байсан хэрнээсээ за удалгүй эхнэр минь болох юм чиндээ тэгэхээр бит хоёрын л зүйл гэсэн үг гэж бодоод Жайшинд Хайнанд байр авч өгсөн. Тэгээ энэ байрныхаа нэрийг бол Жайшины нэрэн дээр бол бүр авч өгсөн. Гэрлэхээс өмнө Сүү Юм Мао найз нөхөд компанийнхандаа бүгдэнд нь Жайшиныг танилцуулсан. Гэвч Жайшин бол ерөөсөө гэрээхэндээ найз нөхдөд хиндэн ч түүнийг ерөөсөө танилцуулаагүй байсан. За ингээд 5 сарын сүүл болж тэр хоёр гэрлэлтэд бүртгүүлэх өдөр нь ирсэн. Тэгтэл Жайшин гинт түүнд би чамд хэлэх нэг зүйл байна гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь би өмнө нь нэг удаа гэрлэж байсан. Тэгээ энэ бол хайр сэтгэлээрээ гэрлсэн гэрлэлт байгаагүй. Найзыгаа Бээжинд байр авахт нь туслах гад гэрлэлтийн баталгаа хийж өгсөн юм аа. Тэгээ бит хоёр бол хитгэн хоноод уг нь салгана гэж ярьсан байсан боловч салалтын гэрчилгээ маань хараахан гараагүй байгаа гэж хэлсэн. Тэгээ өмнөх хүнээсээ салаагүй юм чинь мэдээж маргааш бол тэр хоёр бүртгүүлэх боломжгүй гэсэн үг. Тэгээ энийг нь сонсоод Суу Юм Мао бол маш их гайхаж шоконд орсон ч гэсэндээ Жайшиныг ойлгохыг хичээж хуучин нөхөртөөгөө холбогдож тэгвэл гэрчилгээгээ яаралтай аваач гэж хэлсэн. Тэгтэн Жайшин бит хоёр муудалцаад салчихсан болохоор холбоо барихад юу н бэрх байгаамаа чи баг зэрэг хүлээж агаач гэж хэлсэн. Тэгээ энэ байдлыг нь хараад бол Суу Юм Мао нэлийн гайхаад түр бодох хугацаа хэрэгтэй юм байна гэж Жайшинд хэлсэн. Тэгсэн чинь Жайшин болохоор бүр маш их уурлан хувцас хунраа аваад гэрлүүгээ яваад өгсөн. Тэр шөнө бол Сүү Юм Мао нойргүй хонон дотроо маш олон зүйлсийг бодож байгаад буцаад Жайшинтай эвлэрхээр шийдэн өглөө нь түүн рүү холбогдсон тэр хоёр эвлэрцгээсэн. 6 сарын 2-нд Жайшин шүүхээс 2 хуудастай салалтын баримтыг авч ирсэн. Тэгээ тэн дээр болохоор 2011 оны 1 сарын 17-нд Люлей гэдэг эрэгтэйтэй гэрлээд салсан болох нь мөн Жайшин 200 мянган ёнтой тэнцэх тэмж тэр залуугаас авсан тухай бичигдсэн байсан. Үүнийг хараад бол Сүү Юм Маогийн сэтгэл нэлийн төгссөн. Тэгэд яагаад ингэж мөнгө авч салсан болоо гэж гайхаж агаад дахиад гэрлэлдээ ер нь төр бодё гэж хэлсэн. Тэгтэн Жайшин уурлан Сүү Юм Маогийн толгой руу зохиж түүнийг бол харааж эхэлсэн. Тэгээ ингэж байгаад яваад өгсөн. Тэгээд энэ хоёр болохоор ингээ хэсэг салсан. Яваад тэгээ энэ хоёр ингээ салсан боловч Сүү Юм Мао удахгүй өөрийнхөө хийсэн зүйлд харамсаад дахиад Жайшин руу мессеж өчөө түүнээс уучлалт гуйсан. Тэгсэн чинь Жайшин миний уурыг гартал чамайг хүлээн зөвшөөртөл төгөл чи над руу өдөр болгон 50 мянган ён шилжүүлээ. Тэгжиж би чамайг уучлана гэж хэлсэн. Сүү Юм Мао 2 өдөр дараалан хэлснээр нь 50 мянган ён шилжүүлсэн. Мөн Жайшин 50 мянган ён шилжүүлээд араас нь дахиад 358 мянган ён шилжүүлсэн. Тэгж байж Жайшин түүнийг дахин хүлээж авч уучлан тэр хоёр буцаад гэрлэхээр болсон. Гэтэл дахиад л асуудал гарсан. Жайшин хоёлаа гэрэлтэй маргааш бүртгүүлье гэсэн. Тэгээ яг тэр үед нь болохоор Сүү Юм Маогийн нөгөө Жайшинаар цохиулсан хөхөрсөн нүд нь арай эдгээгүй байсан болохоор нүд идэхээр хоёлаа гэрэлтэй батлуулъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Жайшин бас л уурлаж чи намайг үл хүндлэлээ гэж түн рүү уурлаж эхэлсэн. Тэгээ Сүү Юм Мао болохоор түүний уурыг гаргахын тулд 300 мянган ён шилжүүлсэн. Энэ үед бол тэр хоёр танилцаад дөнгөж 70 хонж исэн. Тэгэхээр 2 сар л болж исэн гэсэн үг. 6 сарын 7-нд эцэст нь тэр хоёр гэрлэлтэд бүртгүүлсэн. Сүү Юм Маогийн хувьд бол Жайшинтай гэрлсэндээ маш их баяртай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ хар дарсан зүүдний эхлэлээс. Хормын бэлтгэл эд явагдаж авах үед Сүү Юм Мао гэрлэлтийн компаниас дуудлага ирдэг. Тэгээ нэг эмэгтэйтэй танилцуулах гэсэн юм а гэсэн тийм дуудлага байсан. Тэг яагаад тэгсэн бэ гэх юм бол Сүү Юм Мао Жайшинтай гэрлэх гэж байгаа гэдгээ гэрлэлтийн компанида бүртгүүлж хүнтэй танилцхаа болсон гэдгээ бол мэдэгдээгүй байснаас болоод дуудлага ирсэн байсан. Тэгээ үүнийг нь мэдсэн Жайшин маш их уурлан түүнтэй гэрлэхгүй гэж хэлээд аав ээж рүүгээ буцчихдаг. Сүү Юм Мао хичнээн их уучлалт гуйсан ч гэсэндээ Жайшин ерөөсөө уур нь гарахгүй байсан. Тийм учраас 6 сарын 18-нд Сүү Юм Мао 50 мянган ёныг дахиад түүн рүү шилжүүлээд маргааш нь дахиад 200 мянган ён шилжүүлсэн. Тэгээ үүний дараа болохоор Жайшинаас хариу ирээд маргааш 1 сая ён нэмж шилжүүл гэж хэлсэн.
Суюмооч гэсэндээ яг түүний хэлсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд жашин болохоор ингээ үгээр зогсохгүй. Хэрвээ чи надаас салахыг хүсэх юм бол 5 сая ионы тэтгэмж надад өгжий салнаа. Бас одоо амьдарч байгаа байрны зээлийг бүрэн хаасны дараа нэрийг нь миний нэр рүү шилжүүлж өгөх ёстой. Мөн би хүүхэд гаргах юм бол 3 өрөө том байр миний нэр дээр дахиад шинээр авч өгөх ёстой гэсэн тийм хүсэлтүүдийг хүсээд бүр Суюммаагаар гараар нь бичүүлээд гарын үсэг зуруулаад тэгжээж энэ хоёр буцаж эвлэрсэн байгаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёрын маргаан хурцдаж эхэлсэн. Заашийн жоохон л юм болох юм бол сална гэж түүнийг сүрдүүлээд түүнээс байнга мөнгө нэгтгэхдээ Суюммаач гэсэн түүнийг уурал холгонд нь түүний хүссэн мөнгийг нь түүн рүү шилжүүлж иж тэр хоёр эвлэрдэг болсон. Мөн Суюммаагийн хүсэлт нь улмал илүү ширүүсэж надад өдөр болгон 50,000 ионы амжиргааны зардал өг. Манай байр жижигхэн байна, том байр руу нүүмээр байна. Би чиний мөнгөний бүх данснуудыг чинь би өөрөө удирдмаар байна гэх мэтчлэнгээр бүр маш их зүйлийг шаардаж эхэлсэн. Тэгээ энэ шаардлагууд нь бол бүр улам ихсэх тусам Суюммаа бодож эхэлсэн. Ер нь бол энэ гэрлэлт хайр биш юм байна. Мөнгөн дээр тогтож байгаа юм байна гэдгийг бол баг зэрэг ухаарч эхэлсэн. Ингээд Суюммаа бол ер нь салъя гэж шийдсэн. Тэгээ Жашинд ер нь салъя гэдгээ хэлсэн. Тэгтэл Жашин чи надад амлсан амлалтуудаа санаж байгаа эцтэй тэр бүх зүйлүүдээ надад өгжиж салан шүү гэж хэлсэн. Тэгээ энэ үед болохоор Суюммаа анх удаага түүний хүсэлтнээс татгалзаж салгалтын буруу ер нь чамд байгаа. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд чам руу өгжсэн мөнгнүүд 5 сая ионоос хамаагүй их болсон. Тэгэхээр хангалттай гэсэн үгэ гэж хэлсэн. Ингээд Жашин бол өөрийнхөө аав ээжийнх руугаа явсан. Тэгээд 2017 оны 7 сарын 7-нд ээжтэйгээ хамт Суюммаагийн дэрж уулзсан. Жашин хэлэхдээ 50 сая ион надад өгөө. Яагаад гэх юм бол би чамтай ингээд гэрлээд салсан учраас сэтгэл санааны хохирол гэж 50 сая ионыг өг. Хэрвээ чи надад өгөхгүй бол би танай компани бүх зөрчлийг илчлэн. Манай аав ах дээд албан тушаалтай чамайгч компаниг чинь дуусгаж чадна гэж түүнийг сүрдүүлсэн. Суюммаагийн байгуулсан VPN аппликейшн дээр болохоор бас нэлээд тийм төлөгдөөгүй нууж дарагдуулсан татварууд нэлээд байсан. Тэгээ энийг нь болохоор Жашин мэддэг байсан байгаа. Тэгээ энийгээр нь түүнийг сүрдүүлж эхэлсэн гэсэн. Тэгээ энэ байдалд бол Суюммаа нэлээд айжсэн. Тэгээд 3 хоногийн дараа болохоор түүн рүү нэг эрэгтэй залгаад амьдралаа одоо дуусгамааргүй байгаа бол миний дүүгийн хүссэн мөнгийг түүнд өгөө. Би Жашины аав гах нь байна гэж түүнийг сүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд яг компани дээр нь болж исэн татвараа нуусан тэр бүх зүйлийг нь Жашин мэдчихсэн байсан учраас Суюммаа бол маш их айсан. 2017 оны 7 сарын 16-нд зочид буудлын лоббид тэр хоёр уулзаад тохиролцсон. Тэгээд Суюммаа болохоор би чамд 10 сая воныг л өгөө. Тэгээд хоёлаа бүх зүйлээ ингээд салгая. Тэгээ би харин Бээжинд байгаа байраа чиний нэр рүү шилжүүлье гэж тэр хоёр тохиролцсон. Ингээд 7 сарын 18-нд гэрэлснээсээ ердөө 41 хоногийн дараа тэр хоёр гэрлэлтээ салган Суюммаа амлсан ёсороо байрныхаа нэрийг түүний нэр рүү шилжүүлсэн. Бас яг тэр даруй 6.6 сая ион түүн рүү шилжүүлээд үлдсэн 3.4 сая ионыг нь арай хийж зохицуулъя гэд түүнд амласан байгаа. Би ингээд амлсан ёсороо бүх зүйлийг чамд зарцууллаа. Тэгэхээр манай компани талаар муу зүйл тарааж болохгүй шүү гэж амлалтыг нь аваад тэгээд энэ хоёр ингээд салцгаасан. Гэтэл 2017 оны 9 сарын 6-ны үүрээр Жашин амлснаа зөрчиж нэгэн сайт дээр Суюммаа луйварчин компаниг хууль бусаар ажилуулдаг олон 10 сая ионы татвар төлөөгүй зөрчилтэй гэсэн тийм нийтлэлийг биччихсэн. Тэгээ үүнийг нь харсан Суюммаа бол сэтгэл зүйн хямралаад авч чадалгүйгээр гэрийнхээ дээвэр дээр гарч тэндээс унаж амь насаа алдсан. Суюммаагийн хувьд болохоор амиа хорлохдоо гэрээслэл бичиж үлдээсэн байсан. Тэгээд тэр гэрээслэл дээр болохоор Жашины талаар бүх зүйлсийг бичсэн байсан. Яг өөрөөс нь хизээ ямар мөнгө авсан, тэгээд тэр мөнгүүдийг нь яаж шилжүүлсэн, ямар зүйлээр өөрийг нь дарамтлаж ийсэн гэх мэтчлэн бүх зүйлээ бичсэн байсан. Үүнийг нь мэдсэн хятадууд мөнгнөөс өөрийг мэдэхгүй эмэгтэйгээс болж нэгэн авиастан хорвоог орхилоо гэж үздэгэн Жашины сошиал хаягнууд руу бол дайрч түүнийг харааж зүхэж эхэлсэн. Мөн Суюммаагийн эцэг эгч гэсэндээ Жашинтай холбогдох гэж оролдсон боловч Жашин бол ерөөсөө холбогдохгүй утсаа авахгүй байсан. Ингэж байгаад 2018 оны 4 сард Суюммаагийн эцэг их хүүгийнхээ булаагдсан хөрөнгийг буцаа авахын тулд Жашины эсрэг иргэний нэхэмжлэх гаргасан. Энэ үед Жашин бол бүр өчүүхэнч бурууга хүлээхгүйгээр Суюммаа надад байн гар хүрдэг байсан. Тийх бүрдээ надад уучлалт гуйж энэ мөнгийг өгдөг байсан юм аа. Түүнээс биш
зүгээр мөнгө өгдөг байсан зүйл юусоо бишээ. Түүний өхөл нь компани санхүүгийн хүндрлийн улмаас л амь насаа алдсан штэ. Надтай бол ямар ч хамаагүй. Угаасаа тэр надад компани ажил маш хэцүү байна гэж байнга ярьдаг байсан гэсэн тийм мэдээллүүдийг өгч исэн. Үүний дараа Суйумагийн гэр бүл түүний гар утас сошиал хаягууд мессежүүдийг нь бүгднгийн сэргийлгэх хүсэлт гаргасан тийм өргөдлийг өгсөн. Тэгэд бүх мэдээллүүдийг нь өргөдлийн дагуу сэргээж тэндээс тэр хоёрын хоорондоо ярьдаг байсан утасны яриа, шилжүүлгийн маш олон баримтууд, мессежүүд гэх мэтчлэн маш олон нотлохоо баримтуудыг гарган шүүхэд тэр баримтууд нь очисон. Жайшиныг яг ингээд судалж явах явцад болохоор Жайшин Суйуматай танилцахаасаа өмнө нэг удаа биш бүр 2 удаа гэрлээд салж исэн гэдг нь тогтоогдсон. Эхнийх нь болохоор 2011 онд нөгөө Суйумагийн мэдчихсэн Люлей гэдэг залуутай хийсэн гэрлэлтэйсэн. Тэгээд ангийнхан хүмүүсийн хэлснээр болохоор Люлей бол тухайн үеийн хамгийн чинэлэг оюутнуудын нэг байсан. Тэгээд тэр хоёр бол гэрлсэн. Тэгээд салахтаа болохоор Жайшинд тэтгэмж өгөөд салж исэн. Гэхдээ шалтгааныг нь бол мэдэхгүй гэж ярьж исэн. Хоёр дахь гэрэлт нь болохоор Ли Тянжин гэдэг нэртэй эрэгтэй байсан. Энэ нэртэй гэрэлснээрээ Жайшин Бээжингийн оршин суух иргэний тийм үнэлэх авч исэн гэдэг нь бас ил болсон. Тэгэхээр ер нь бол 2 удаа гэрлээд салсан байсан. 2023 оны 3 сарын 31-нд Бээжин хотын Чаян дүүргийн шүүхээс Суйумагийн ар гэрээхний үдсэн Жайшин нь тасралтгүй мөнгө нэхэд сүрдүүлж байсан гэсэн байр суурийг нь хүлээн зөвшөөрч Жайшин бэлэн 10 сая ион болон автомашиныг нь буцааж Суйумагийн гэр бүлд өгөх мөн Жайшины нэр дээр Хайнан болон Бээжинд байгаа үйл хөдлөлийг ч гэсэндээ буцааж гэр бүлд нь өгөх шийдвэрийг гаргасан. 2023 оны 5 сарын 12-нд Жайшин Суйумагийн эцэг эхэд 6.6 сая ионыг нь буцааж өгсөн. Мөн Суйумагийн эцэг эхэн болохоор хуурамч гэрлэлтээр хүүгийн минь хөрөнгийг булааж авч эцэст нь үхэл рүү түлхсэн Жайшинд хатуу ял оноогооч гэд дахиад шүүхэд хандсан. Тэгтэл 2025 оны 9 сарын 19-нд шүүхээс Жайшинд 12 жилийн хорих ял 100,000 ионы торгуул мөн ар гэрийнхнийх нь гаргасан оршуулга тээврийн зардал мэтчлэнгийн 70,000 ионы хохирлыг төлөх шийдвэрийг гаргасан. За тэгэхээр ер нь бол Жайшин 12 жилийн ял авсан. Тэгээд Суйумагийн үхлийг бол Жайшины маш их нөлөөтэй гэж үзсэн учраас ийхүү ял оноосон байгаа. За өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. Өнөөдөр би та бүхэнд Америкийн нэгдсэн улсад амьдардаг нэгэн хятад хосуудад тохиолдсон хэргийн талаар ярьж өгөх гээд бэлдсэн байгаа. За ингээд ярьж эхлэе. 2024 оны 1 сарын 16-ны өглөө Америкийн нэгдсэн улсын Калифорниа мужийн Санта Клара хотын цагдаагийн газарт нэгэн дуудлага ирдэг. Найзын маань утас холбогдохгүй байна. Өчигдөр жоохон сонин зүйлс болсон болохоор санаа зовоод байна. Та нар нэг очиод найзыг маань шалгаад өгөөч гэж нэг эмэгтэй залгасан байсан. Цагдаа нар тухайн хаяг дээр нь шууд явж очисон. Тэгэхэд бол тэнд 2 давхар байшин байсан. Байшингийн гадаа 0.2 суултуур тавьсан байсан нь магадгүй байрандаа засвар хийж байгаа айл юм болов уу гэж бодогдуулахаар харагдаж байсан. Гэрийн гаднаас нь ажиглахад дотор нам гүм харагдаж байсан. Хаалгыг нь цагдаа нар мэдээж тогссон боловч гэр дотор хин нэгэн байгаа юм шиг мөртлөө ерөөсө хаалгаар алж өгөхгүй, хариу өгөхгүй байсан. Ингээд цагдаа нар цонхоор нь доторхыг нь харъя гэж бодоод арын цонхоор нь очиод харсан чинь байшин дотор нэг эрэгтэй өвдөг сөхрөөд суучихсан, гараа дээш нь өргөөд ямар нэгэн зүйл рүү гөлөрчгсөн сууж байгаа нь харагдсан. Цагдаа нар бүр илүү ингээд лавшруулад харсан чинь тэр залуугийн хувцас бол нийл цуснд будагдсан байгаа нь харагдсан байгаа. Цагдаа нар мэдээж ямар нэгэн зүйл болсон байна гэдгийг шууд таамаглан тэдний хаалгыг нь эвдээд байшин руу ортол тэнд бол маш аимшигтай, дүр зурхтай нүр тулсан. Унтлагын өрөөнд цуснд битүү будагдсан эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэр эмэгтэй болохоор амь насаа алдсан нь бол шууд тодорхой харагдаж байсан. За тэгээ энэ эмэгтэй хэн байсан бэ гэх юм бол Вишини гэдэг эмэгтэй байсан. Яг энэ байрны эзэгтэй байсан гэсэн үг. Харин гараа өргөөд өвдөг сөгдөөд сууж байгаа залуу болохоор түүний нөхөр болох нь бол тодорхой харагдаж байсан. Амиа алдсан эмэгтэйгийн хувьд болохоор толгоороо хатуу зүйлсээр олон удаа цохиулсан бололтой. Толгооноосоо маш их хэмжээний цус алдаж амь насаа алдсан болох нь харагдчихсан. Харин нөхрийнх нь гар нь маш том хөхрөөд хавтчихсан байсан. Цагдаа нар шууд залуугаас гар чинь яагаад ийм болсон юм бэ гэж асуусан чинь залуу эхнэрээ зохиод ийм болсон юм аа гэж сулхан хариулсан баг. Хизээвэ гэж цагдаа нарыг асуусан чинь залуу өвчтөр гэж хариулсан. За ингээд эхлээд
Яг энэ хэрэг гарах үед байсан нөхөр олоод эхнэр хоёрыг танилцуулъя. Нөхөр Чинэл Ирэн бүгд найрамдах Хятад ард улсын Сычуан мужийн Чиндүү хотод 1996 онд төрсөн 190 см өндөртэй тийм залуу байсан. Google компанид софтвер инженерээр ажилладаг. Харин түүний эхнэр Вишиний 1996 онд Жилийн мужид төрсөн 168 см өндөртэй ухаалаг дуу цөөтэй тийм эмэгтэй байсан. Тэр мөн нөхөртөөгөө адилхан Google компанид адилхан мэргэжлэр буюу софтвер инженерээр ажилладаг байсан. Эхнэр нөхөр хоёрын хувьд болохоор хоёулаа Хятадын хамгийн нэр хүндтэй сургууль болох Цинхуа их сургуулийг төгсөөд Америкийн нэгдсэн улсад ирж Калифорниагийн их сургуульд магистра хамгаалсан. Тэндээсээ Google компанид ажилд орж ер нь бол мөрөөдлөө маш амжилттай биелүүлж яваа тийм хосууд байсан. Тэд 2022 онд гэрлэж 2023 онд Санта Клара хотод $2 сая үнэтэй байшинг зээлээр худалдаж авсан байсан. Эхнэр нөхөр хоёрын хувьд бол хүүхэдгүй нэг муурт хижээдэг, сошиал дээр бол аяллаа зураг хуваалцах сонирхолтой тийм аз жаргалтай гэр бүл шиг ер нь бол хүмүүст харагддаг ийм хосууд байсан маа. За ингээд цагдаа нар болохоор мэдээж хамгийн түрүүнд хөршүүдээс мэдүүлэг авсан. Тэгэхэд болохоор хөршүүд нь тэд нүүж ирснээсээ хойш бол хөршүүдтэйгээ маш найрсаг ханддаг. Ер нь бол нэлээд чимээгүй тийм гэр бүл байсан. Хоорондоо муудалцж байгаа ч юм уу асуудал үүсгэж байгаа байдлыг нь ерөөсөө өмнө нь харж байгаагүй гэж гэрчийн мэдүүлэг өгсөн. За харин цагдаагийн газар тэрсэн Чэйний хувьд болохоор хэрэг болсон талаараа ямар ч тийм зүйл ярихгүй байсан учраас цагдаа нар мэдээж эхлээд эхнэр нөхөр хоёрын тухай бол судалгааг хийж эхэлсэн. Нөхөр Чэйний хувьд болохоор Баян айлд төрж өссөн. Найзууд нь хэлэхдээ түүнийг маш даруухан залуу гэцгээжсэн. Харин эхнэр Вишиний хувьд болохоор бас нэлээд дотгошоо чимээгүй даруухан бүсгүй байсан. Тэр хоёр 2018 онд Цинхуа их сургуулийг төгсөөд Калифорниагийн их сургуулийн компьютерийн ангид бол магистраар хоёулаа эсэж орцгоосон. Цинхуа их сургуульд байхдаа бол бараг би биенийг нэг таньдаггүй байсан. Харин Америкт ирээд хоёулаа бол дотносож үерхэж эхэлцгээгээд 2020 онд сургуулаа төгсөөд Чэн төрүүлж Google-д ажилд ороод харин Вишиний Amazon-д ажиллаж агаад 21 онд мөн нөхрийнхөө араас Google компанид ажилд орсон байсан. 2022 онд хосууд Хурмайхийн 23 онд байраа худалдаж авсан байсан. Google-д ажилдаг элит 2 хосын тухай хэвлэл мэдээллээр бол шууд л гарч эхэлсэн. Хүмүүс болохоор энэ тухай сонсоод Google компаниг тухайн үед ажилчдаа нэлээд цомогтголд оруулж исэн үе байсан учраас маш үнэтэй байр тэр хоёр зээлээр худалдаж аваад магадгүй хоёулаа цомогтголд ороод байрныхаа мөнгийг төлж чадахгүй болоод эннээс болж магадгүй хэрүүл маргаан үсээд нэгнийхээ аминд хүрэх шалтгаан болсон байж магадгүй гэж бол маш их цуурж ярьцгааж исэн. Гэвч цагдаа нар шалгаж үзснээр бол тэр хоёр хоёулаа цомогтголд ороогүй ажиллаа хоёулаа хийгээд байж исэн нь бол тодорхой болсон байна. За тэг хэрэг гарсны дараа болохоор Чэн бол ямар ч мэдүүлэг өгөхгүй байсан. Харин Чэний аав болохоор Хятадаас Америк руу шууд ирээд тэгээ хүүдээ бол маш үнэтэй өмгөөлөгчийг хөсөлж авч өгсөн. 2024 оны 2 сард анган шатны шүүх хурлын хилэлцүүлэг болсон. Тэгээ энэ дээр болохоор Чэн шар хувцастай толгоодоо хамгаалалтын малгай өмссөн байгаа нь харагдсан. Яг ингэж хувцалж байгаа нь болохоор юуг илэрхийлдэг вэ гэхээр өөртөө гэмтэл бэртэл учруулах магадлалтай тийм хэрэгтэнд ийм хамгаалалтын малгай болоод шар хувцсыг өмсөлдөг байгаа. Харин 2024 оны 6 сард болсон 2 дахь удаагийн хилэлцүүлэг дээр Чэн улаан хувцастай байсан. Энэ улаан хувцас нь болохоор мөн л өөртөө гэмтэл бэртэл учруулах магадлалтай, мөн өөр хүмүүст ч гэсэндээ хохирол учруулах магадлалтай ийм нэлээд эсэргүүцэл үзүүлж байгаа хүнд өмсүүлдэг хувцас аа. Эхний 2 хилэлцүүлэг дээр болохоор нөгөө гэрч болох анх цагдаад дуудлага өгчээсэн тэдний гэр бүлийн найз болох бүсгүй мэдүүлгээр хэрэг үлдэгдэх болсон шалтгаанууд бол нэлээд тод болж эхэлсэн. За тэгээд тэр гэрчийн мэдүүлгийг өгөхдөө болохоор 2024 оны 1 сарын 15-ны орой тэр нөхрийнхөө хамт Чэний гэрт ирсэн. Уг нь бол тэд нар хамтдаа ингээ хоол идэнэ гэж тохиролцсон байсан боловч өдөр нь ерөөсөө уцаа найз нахгүй байсан болохоор нөхөртөөгөө цуг шууд орой гэрт нь явж очисон тэрээсэн. Тэгээ тэдний гэрт нь очиход болохоор тэр хоёр ерөөсөө хоол хийгээгүй. Тэгээ хоорондоо бас муудалцчихсан юм шиг харагдчихсэн гэж байгаа. Тэгээд гэр бүлийнх нь уур амьсгалыг сайжруулахын тулд найз нь хэдүүлээ хоол захиалж идья гэд захиалгын хоол захиалаад тэгээ ер нь бол яриа өрнүүлээд сууж исэн. Тэгээ удалгүй нөгөө захиалгын нь хоол нь ирсэн. Тэгээ захиалгын хоолыг авахаар тэр хоёрын ингээ хоёр нөхөр нь гэрээс гараад явсан. Энэ үеэр болохоор Вишиний ер нь бол найздаа нууцаа ярьж эхэлсэн. Тэр хэлэхдээ нөхөр нь хуучин найз охин
Жанситэй холбоотой хിവэр байгааг нь олоод мэдчихсэн. Иннээс олоод бол өдөр нэлээ муудалцсан тухайгаа ярьсан. Тэр хоёрын зурвас хамтдаа байсан дурсамжийг харсан. Тэгээ өвгөр зогсохгүй бүр Чен түүнд байр худалдаж авч өгнө гэд хүртэл биччихсэн байгааг нь харсан гэдгээ хэлдэг. Чений утсан дээр болохоор тэр хоёрын үерхэж байхдаа ахуулсан зургууд, мессежүүд гэд бүгдээрээ Google дээр нь хадгалаастай байсан. Тэгээ энийг нь болохоор Вишиний бүгдийг нь одоо ер нь бол тэсгүүнэ түүнээс халмаар байна гэж найзтай ярьсан. Тэр бүсгүй нас ирээд Чентэй уулзчаад тэгээ Чен бүр түүнийг онгоцны буудал дээр гаргаж өгсөн юм байлээ. Энийг ч гэсэндээ би мэдчихсэн гэж найзтай ярьсан. Тэгээ яг энэ түүний яриад байгаа Чений хуучин найз бүсгүй Жан гэдэг эмэгтэй нь болохоор Сиэтлд амьдардаг, бас Америкт амьдардаг нэг интернет компанид ажилладаг тийм бүсгүй байгаа. Чен болохоор их нэртэй болсноосоо хойш гэсэндээ энэ хуучин найз бүсгүйтэйгээ байнга холбоотой байсан. Тэгээ энийг ч гэсэндээ Вишиний ер нь бол мэддэг байжгаад удаа дараа ингээд баригдчихсэн байгаа. Тэгээ баригдах болгонд бол Чен эхнэрээсээ уучлалгүйгээд би одоо дахиж тэрнтэй холбогдохгүй гэж ер нь бол анхандаа уучлал гуйдаг байсан боловч сүүлдээ бүр ингээд тэгж уучлалгүй хааж болоод тэгээд хуучин найз охинтойгоо Вишинийг харьцуулж эхэлсэн байгаа. Тэгээ энэнд нь бол Вишиний бол бүр маш их гомдсон. Тэгээд энэ гомдсон байсан дээрээсээ тэр хоёрын мессеж чатуудыг бүгдийг нь уншаад тэгээ ер нь бол нөхрөөсөө сална гэж шийдчихсэн байгаа тухайга тэр орой ярьсан байгаа. Тэгээ ингээд хосууд бол хоол идээд тэгээд найз нь нөхөртөөгөө гэрлүүгээ хайрсан. Тэгээ маргааш өглөөн нь өчигдөр нэг л сонирн байсан учраас найз руугаа зүгээр үг гэд асуух га залгахад ерөөсө уцаа авахгүй байгаад исэн учраас санаан зовоод цагтаад бол анх дуудлага өгсөн нь энэсэн байгаа. За тэгээ хилцүүлэг дээр бас Чений хуучин найз охин болох тэр Жан бас ирж мэдүүлэг өгсөн. Тэгээ тэр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болохоор 5 настайгаас эхлээд Жантай найзалж эхэлсэн. Ер нь бол багаасаа найзалсан нэг нутгийн хүмүүс байсан гэж ярьсан. Тэгээ тэр хоёр болохоор 2013 он буюу ахлах ангиасаа эхлээд үерхэж эхэлсэн. Тэгээ ер нь 5 жилийн хугацаанд үерхэж агаад 2018 онд салцгаасан. Гэвч Чен түн рүү бол ер нь байнга холбоо барьсаар л байсан. Тэгээ ингэж аваад бол Жан найз залуутай болж ер нь бол Чентэй бүр мөсөн холбоо харилцаагаа тасалсан байсан боловч 2023 онд найз залуу нь биеэ үнэлэгч авсан нь баригдаад тэгээ Жан түүнээс салсан. Найз залуугасаа салсныхаа дараа болохоор өөрөө Чен рүү холбоо ярьсан гэж ярьж байгаа. Тэрээс хойш бол Чентэй байнга бас харьцаа холбоотой байсан гэдгийг хэлсэн. Тэгээ Чений хувьд болохоор эхнэрийнхээ тухай түүнд яриад бит хоёр ер нь бол ямар ч хайр сэтгэлийн холбоогүй. Эдээ эхнэр маань ийм тийм эхнэрийг ер нь бол байнга муулдаг байсан талаар бас мэдүүлэг өгсөн. Гэрлэлт маань ямар ч аз жаргалгүй гэж бас ярьж исэн гэж тэр мэдүүлэг өгсөн. Гэхдээ ер нь бол Чентэй бол ямар ч тийм хайр сэтгэлийн холбоо байгаагүй. Зүгээр хуучин дурсамжаа ярьдаг найз төдий байсан түүнээс биш. Түүнтэй ер нь бол гэрлэн ч юм уу ямар ч тийм бодол байгаагүй гэж тэр хуучин найз охин нь бол мэдүүлэг өгсөн. За ингээд ер нь бол гэрчүүдийн мэдүүлэг тэгээд цагдаагийн газрын эдний гэрийн CCTV бичигдсэн бичлэг зэргүүдээс бол яг хэрэг үлдэгдсэн үйл явц тодорхой болсон байгаа. Тэг юу болсон бэ гэхээр яг тэр хоёр хосыг гэрлүүгээ явсны дараа буюу тэр шүн эхнэр нөхөр хоёр муудалцсан. CCTV-д бичигдснээр бол Вишиний ер нь бол нөхртөөгөө муудалцаж эхлээд гэрээсээ гарахыг оролдоод хувцас өмсөд ингээ гарах гэсэн боловч Чен түүнийг хааж зогсоод гэрээсээ гаргаагүй. Тэгээ Вишиний болохоор галтоогоо руугаа ингээ явж орж байгаа нь харагдсан. Гэхдээ үүнээс хойш тогооноосоо дахиж гарч ирж байгаа нь бол ерөөсөө харагдаагүй. Харин Чен галтгоо руу эхнэрийнхээ араас ороод нилээ удаж байгаад түүний хувцас нь нэл цус олчихсан, гар нь ингээ хавдчихсан, гарч ирж байгаа нь бол харагдсан. За ингээд тэр шүн Чен эхнэрээ галтгоонд хүнд зүйлээр толгоог нь цохиж амь насыг нь хөнөөсөн болох нь бол ер нь тодорхой болсон байгаа. За тэгээ одоогийн байдлаар болохоор яг шүүх хурал нь 2025 оны 10 сарын 8-нд гээд товлогдчихсан байгаа. 10 сарын 8-нд бол яг Ченд өгөх ялын хэмжээ бол тодорхой болно. Тэгээ одоогийн байдлаар бол бүх зүйл ингээд нэлээд тодорхой болчихсон байгаа учраас түүнд бол бүх насаар нь хорих ялыг оноох байхаа гэж хүмүүс үзэж байгаа. За тэгтэр шийдвэр нь гараагүй байгаа учраас би та бүхэнд тухайн үед нь дахиад пост хэлбэрээр яг ямар ял авсан бэ гэдгийг нь мэдэгдэе. За ингээд өнөөдрийн та бүхэн бэлтгэж хүргэсэн эрг маань түрээд өндөрлж байгаа. Тэгээ үнэхээр харамсалтай ийм хэрэг байгаа. Элит гаралтай, Google-д ажилладаг эхнэр нөхөр хоёр нөхөр нь эхнэрийнхээ амь насыг хөнөөсөн ийм харамсалтай хэрэг байгаа. Тэгээд эхнэрийнх нь хувьд бол залуухан мэдээж нөхрийгөө өөртөө хайртай гэж бодоод л гэрэлсэн байсан баг. Тэгээд гэрэлснийхээ дараа бол түүнийг экс найз эмэгтэйтэйгээ байнга холбоотой харилцаатай байгааг нь мэдээд
Тэгээ мэдээж салахыг оролцсон боловч салахаасаа өмнө ингээ харамсалтайгаар нөхрийнхөө гарт амнасаа алдсан ийм хэрэг байлаа. За тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээрээс сургамж болоод өөрт төрсэн сэтгэгдлээ бусдаа сануулгыг хүсэж байгаа зүйлсүүдээ комент хэсэгт бичээд бинтийгээ хуваалцаарай. За тэгээ хэрвээ та бүхэн сувг дээрээ лайк, subscribe дарж амжаагүй байгаа бол лайк, subscribe дараад сувгаа дэмжиж өгөөрэй. За ингээд өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.